За энэ асуултыг оруулахгүй ч гэсэн бол. За. Тийм. Тэр би хариулахгүй ч байсан болох юм уу? Оруулахгүй юм ингэж ярьж байгаа. Google бол нэвтрүүлгийн 5 дахь дугаар танд хүрэхэд бэлэн болоод байна. Маш олон хувь хүмүүс болон олон байгууллагуудын амжилтын түүхэн манай өнөөдрийн зочинтой зайлшгүй холбоотой байдаг. Энэ удаад бас өөрийнхөө мэргэжлийн талаар бас өдий хүртэл хийж явж ирсэн ажлынхаа талаар маш тийм сонирхолтой яриа өгөхөөр. Би Най Монголиа байгууллагын Монгол дахь үүсгэн байгуулагч, Франк Глобал олон улсын байгууллагын Монгол дахь үүсгэн байгуулагч Инх 50 овогтой Чин Зориг зочноор өргөцсөн байна. Урьдлах хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За тэгээ таны хувьд болохоор маш олон ингээд тодтолууд бол байгаа тий. Гэхдээ тэрнээс хамгийн гол нь болохоор тэр коучингийн үйлчилгээ, Дейл Карнегийг Монголд ордог франчайз чиглэлээр оруулж ирсэн гэж байдаг тий. Тэгвэл хүн болгонд нэг тийм за би энэ чиглэлээр явах юм байна гэсэн нэг тийм төрөх одоо бодол төрөх үе байдаг тий. Яг таны тэр хизээ төрж байсан бэ? Одоо олон мэргэжил янз бүрийн ажил хийж үзэхэд за хамгийн анх ер нь энэ яг карьер дээр удаан тогтох юм байна гэсэн нь бол одоо тэгэл багш юм да. За багш гэхээр бас жоохон онцлогтой яг нэг дунд сургууль гэдэг юм уу, их сургуульч гэдэг юм уу тийм академик багш гэхээсээ илүү ер нь харилцааны одоо багш гэдэг манайхан анхны soft skill гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр soft skill-ийн багш гэдэг карьер дээр л за ер нь их дурлах юм байна, сайн чадах юм байна, удаан тогтох юм байна. Бас амжилт гаргах юм байна гэж бодож байсан. Ер нь анхны карьер. Яг бас нөгөө жоохон сонирхолтой нь гэвэл ер нь хүүхэд байхасаа хизээч хийхгүй гэж боддог. Тэ өөртөө бараг тангаргалцсан байсан ажил шүү дээ. Энэ нөгөө ер нь бол яач ч байсан эмч хийхгүй багш хийхгүй гэдэг. Тэгээд одоо багш болсон байдаг юм аа. Хүүхэд байхдаа яагаад багш болохгүй гэж боддог гэсэн та? Одоо нэг тийм сони байдаг шүү дээ. Хүн болго уулзаар чи тийм хүн бол гэл нэг хүний тавилан заагаад байдаг тийм. Наавч нь за багш бол лам бол манай эми намайг лам болгоно гэдээ засчуулын хэд тэр аваачаад ингээд очижсэн хүмүүс түүх би. Тэгээд зарим нэг нь одоо ингээд пастор бол гэл ер нь мэдхгүй нэг тийм хүнд юм заадаг л төрлийн хүн болох гээл. Тэр хүн олон тэгээд гарч өгөн чи ер нь дургу өрнөд тийм. Тийм тэгэхээр нэг багш бол хизээч. Гэхдээ яг ангийнхандаа бол юм заачдаг байсан юм шиг байгаа. Манай ангийнхан сүлд хэлж яхад. Тэгэхээр ер нь хүмүүс бол нэг багш болчихно гэж хараад байдаг. Би бол нөгөөтнөөс нь залхаад болохгүй л гэж боддог байсан юм шиг байна. Тэгээд залхаж явж байгаад яагаад яг багшийн тэр чиглэлээ сонгосон юм? Залхаж юу? Нэг өвгөн шоронд орчод тэгдэг үсттэй. Гү та яагаад шоронд орсон юм гэдгсэн чинь мэдхгүй. Одоо би нэг хулгай хиймээ гэж бодоогүй. Нэг газар нэг олс байсан. Тэгээд аваа явсан чи үзүүрт нөхөр байсан гэж яаж мэдвэвтэй гэдэг шиг те. Яг тэрнтэй л ер нь төстэй юм болсон шүү дээ. Тэр нөгөө анх за бизнес хийн гээл энэ чинь нэг олон жил сайн дурын хэлбэрээр явцсан. Тэгж жагаад ер нь бизнес эхлэе гээл нэг 12 оны үед тэгсэн нэг бизнесийн хамтрагч маань санал тавиад нэг олон улсын байгууллага оруулж ирье. Гоё компани байна. Тэгээд энэ байгууллагыг зүгээр Монголд орж ирэх ажлыг хариуцаад тэгээд хамтрагч болооч гэж. За би бол тгийл гэж бодсон. Тэгээд жоон туршлага байсан. Олон улсын байгууллагатай ажилладаг. Тэгээ нөгөө компани оруулж ирчээл за ёстой яг нөгөө алан гэж явж идэг шүү дээ. Эхлэн гээл те. Тэгсэн чинь харин нөгөө компани маань сургалтын компани. Одоо нөгөө Дейл Карнеги сургалтын төв. Тэгээд анх би чинь нөгөө зүгээр оруулж ирэх ажлыг хариуцах гэжсэн аа. Тэгсэн чинь гэрэн дээр нөгөө initial trainer буюу анхдагч багш нь хийм бэ. Одоо ингээд нэг юм бүх дараагийнхаа багш нарт ингээд нэг хүн яагаад заагаад явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр анхдагч багш байх хэрэгтэй гэдэг нэг тест бүглүүлээд тэгээ бид нар ер нь жоохон нэг амжилт олохгүй байжсэн аа. Тэгээд нэг намайг тест бүглөөд үзээт гэж. Тэгээд тест бүгэлсэн, тэгсэн тэндээ тэнцсэн. Тэгэл ер нь би бол баг Америк анх тэр сургалтанд сууж байхдаа яаж багш болдгоо гэдгийг харуулъя гээл те. Энэ тест чинь худлаа юм аа гээл. Яг дотор бол тийм бодолтой явсан. Тэгэл эцэст нь тэндээ тэнцээл тэгэл хүрээд ирсэн чинь тэгэл нэг багш болсон байдаг. Нэг тийм л түүх байгаа. Та тэгтээ сая нэлээд бүр товчиж ингээд ярьж байгаа штэ тий ярьчлаа штэ. Яг одоо ингээд за Америк руу очсон тий яг Дейл Карнегийн одоо мэрэгжлийн одоо сургагч багш болох гээд тий. Тэгэхээр яг тэр процесс дотор яг таныг одоо ямар шалгуураар ингэж одоо тэр хүний таныг одоо чадварыг ингээ харах гээд штэ тий. Шалгалтанд тэнцвүүлэх гэн. Тэгэхээр ямар одоо чадвар юмнуудыг нь шалгалтыг одоо давж гарч ирсэн. Нөгөө хоёр шаттай. Эхнийх нь бол тэр хүний таныхын тул тест бүглүүлдэг.
За. Одоо ер нь бас манад гадуур байдаг болсон шүү дээ. Нэг talent assessment гэдэг хүний авиас одоо ур чадварыг шалгадаг тест. За ингээд нэг тест бүгсэн юм аа мэдгүй их сонин тест байсан нэг тийм хүн ойлгох гэж хэлсэн. Энэ дөрвөн зүйлээс нэгийг сонгоч гэж яах шиг тэгснэ. Энэ ингээд нэг юм 9 ширхэг айтем гутал хоорондоо ямар ч хамаагүй нэг сонин юм те. Энэ дөрвөөс энэ 9-оос аль нэгийг сонго. Ямар шалгуураа сонгох нь байхгүй. Зүгээр л сонгох гээл. Тэгээд сонгоод нэг тийм тест бүгэлжсэн санагддаг. Тэр чинь одоо 12 оны үед шүү дээ. Тэгэл тэр мэдгүй юу болсон чинь бөөмө. Тэгэл тэр бүглөөл дууссан чинь дараа нь ийм онлайн ярилцлага хийгээл. Тэгсэн чинь за сайн байна тэнцлээ гээл. Гэхдээ яаж байгаа юм гээл тэгсэн чинь нөгөө тэр тестийн хариултыг ингээд бидэрт хэлж явах та. Яг хоо заавал багш хүн гэхээр ингээд бүх зүйлээрээ супер байх албагүй шүү дээ. Нэг юм сайн санаад байгаа юм. За энэ чин зөр гэдэг хүний ширээ бол гэл намайг хэлж байгаа байхгүй. Ер нь ингээл дүүр юм ингээд баг новширч явах хэрэгтэй доо гэл тий. Яг бодтер минийх тийм байдаг байхгүй. Бүх юм ингээд ундаа сундуу байж байдаг. Тэгээд яг ийм сайн багш хүн гэдэг бол бүх юмараа төгс байх албагүй. Тэгээд яг ийм шин чанартай, ийм характертай хүн сайн багш болтгоо гэл. Тухайн үед миний бүр ингээд яг нэг хэв маяг, амьдралын хэв маяг нэг зүүн бэлгийн тулаан чинь тий. Ингээд цаана ингээд нэг юм юу зүүм одоо нэг кол хийж яхад. Бараг л миний өмнөөс намайг ярьчихсэн байхгүй. Тэгэхээр тест нь тэгжил гардаг юм байна л да. Тэгээд тийм учраас за ингээд энэ юу чинь тэнцсэн шүү. Одоо франчайзи чинь тий гэрээний процесс нь болсон гэдэг. Тэгэхээр тийм talent assessment гэж байдаг. Тэрүүгээр хүний энэ хүн ер нь ямар төрлийн ажил хийх сайн хийх вэ гэдгийг илрүүлж болдог. Уг нь бол айл хэдийн гарчихсан зүйл тэгэл за яг манай Монголын зах зээл рүү одоо орж ирж ил байна да. Зарим нэг байгууллага гэж авдаг. Гэхдээ ихэнх нь бол тэрийг ер нь харгалцахгүй хүмүүс аваад байгаа харагдаад байгаа. Тэгэхээр та яг тестийн хариуцлагаар танд за энэ яг надтай болоо ойрхон очиж гэж утсан биз дээ тий. Тэгээд дараа нь болохоор багш хүнийг нэг заав супер байх албагүй нэг ийм хідэн нэг чанартай байх хэрэгтэй гэсэн шүү дээ тий. Яг ямар чанаруудыг хэлсэн юм бол тэр нь. За яг тэр бүр сүүлд нь л дээ. Тэр чинь за 13 оноос бид нар анхныхаа сургалтыг заагаад эхэлсэн. Тэгээд нэг 14, 15, 16 хүртэл за нэг 3 жил хагас. Тэгээ бид нар тухайн үедээ яг нэг олон улсын ирэх авсан ерөөсө хоёрхан багштай. За тэгээд нэг олон цаг зааж байгаа. Одоо нөгөө багш маань тэгээд арай ирэхээ аваагүйсэн. Сургалтандаа бол суучихсан. Тэгээд гэтээ нэг хичээлээ заадаг, борлуулалт хичээлээ заадаг. Би харилцаа болон одоо нэг бусад хичээлүүдэд заадаг. Тэгээд ингээ байж итэл ажлын ачаал гэж үүснэ. Нөгөө өөр багш нар байхгүй учраас. За тэгээд тухайн үедээ бас нөгөө байгууллага маань нийгэмд сайн танигдаад эрэлттэй болоод тэгэд ирсэн чинь нөгөө олон цаг заагаад ирэхээр ядаргаанд орж эхлээд тэгээд бид нар ч боддог л байсан л да дараагийн багш нараа бэлдъя. Дараагийн багш нар бэлдэхгүй болохгүй нэ гэл. Тэгэл нэг юм туслах багш аваад бид нар нэг процесс гэж байдаг. Хийгээд эхэлсэн чинь ер нь нөгөө багш нар маань фейлтэд болдгоо. Яг одоо амжилтанд хүртгүү, амжилттай болдгоо. Тэгэл зарим дундаасаа гараад за тэгж байгаа ер нь нэг ноцтой хүн шиг багш нар бэлдэх юм байна гэдэг 16 онд анхны багш нар бэлдэхийн өмнө би өөрийнхөө багш дээр очлоо. Манай Greg Hawk гэдэг юм Америк хүн байдаг. Их тэр хүн би нүдэрийн нээсэн те. Ер нь их тийм одоо яг миний яг энэ карьерийн мастер багш байхгүй. За тэгээд тэгсэн Greg Hawk надад тийм зөвлөгөө өгсөн. Тэр нь юу вэ гэдгсэн чинь чи сайн багш бэлтгэвэл өөртөө адилхан хүн хайлтаа гэл. Тэгэхээр өөртөө адилхан хэр ямар байдгийг бас мэдэхгүй шүү дээ тий. Тэгээд тухайн үед нөгөө тестүүдийг бид нар яг ихэнх үедээ огт авч байгаагүй. Тэгээд бид нар багш нар тодорхойлсон. Бид нар нэг за 5 багш бэлдэж эхэлсэн санагддаг. 5 багш. За тэгээд тэр 5 багшаас хамгийн анх ингээд харсан зүйлүүд юу вэ гэхээр яг мэргэжлийн багш болох хүнд за нэг суур ер нь 4 юм байдаг гэдэг. Тэр инженеэр хэлээ мэдээж тэр чинь маш олон задардаг ч гэсэн хамгийн ихнийх нь нөгөө хүнд туслах одоо ийм сэтгэл эрмэлзэл гэх юм уу? Тэгэхээр passion to help the others гэдэг шүү дээ, тийм бусдад туслах тийм одоо эрмэлзэл. Гэхдээ энд нэг хамгийн гол нь ийм нөгөө хүн болгон хүн туслах сэтгэлтэй байдаг. Ер нь одоо ингээд хорвоо дээр бүх хүн шүү. Гэхдээ хідэн яг тэрийг үйлддэг вэ, хідэн зур бодоод явдаг вэ гэдгээр л ялгаатай. Тэгэл анх миний бас нэг юм тэрэн зориулд асуудаг байсан асуулт. Хүний амьдралыг аварсан уу гээл. Тэг бүгдээрээ л аварсан гэдэг юм дөө. Аварсан гэх хүмүүс. Тийм. Би нэг хүнд ингээд готраа дуугаа сууж яхад зөвлөсөн чинь амьдралаасаа хаваа явцсан гээл. Энд нь тус мөн штэ. Аварч байгаа нэг хэлбэр. Гэхдээ энэ үгний цаана байдаг нь
өөрийнхөө амьдралыг золиослж хүнийг аварсан бэ гэдэг асуулт нь чухал байдаг. Нэгсэндээ хүү яг ингээд хүн туслахад ирвэл өөрөө ч хохирох болоод ирнэ шүү дээ, тий. Тэгэхээр хүн өөрийгөө ер нь хамгаалах зорилгоор хүн туслахаа болдог. Сайн багш хүн өөрийгөө жоохон золиослох чанартай дуу байдаг л гэсэн санаа. Тэр нь тэгээд золиослох гэдэг нь заавал машины урдуур мурдургүй гэсэн үг биш шүү дээ. Өөртөө эрсдэлтэй алхам хийгээч болов хүнд эргэлзэхгүй тусалж чаддаг бол нөгөө сайн багш байх. Эхний нэг юм шалгуур. Дараагийн шалгуур нь бол integrity гэж ярьдаг. Integrity гэдэг нь яг орчуулахаар үнэн шударга гэж орчуулагдаад байдаг байхгүй. Гэхдээ тэр нь яг үнэн шударга суудагаас биш л дээ. Багш тэгж хэлдэг байсан. Хүнээс шалгалт авч явах та. Би дараа нь бас бахан багш бэлдлээ шүү дээ. Хүнээс шалгалт авах үед юуг нь анзаарах хэрэгтэй вэ гэхээр одоо тайцны урд ингээл гоё ингээл гүйцэтгэл хийж байгаа шүү дээ. Гоё хичээл заагаал, хоолоогоо шахаал. Эдэргээл те. Тэрэндээ биш яг хичээл зааж байгаа завсралдаг байхгүй. Завсралх үед коридорт ингээд нөгөө шилэн хаалганс нь харагдаж байдаг шүү дээ тий. Тэнд хүнтэй уцаар ярьж байгаа царийг нь сайн харж байгаарэ гэд. Тэгвэл одоо нэг урд их гоё nice байсан хүмүүс маань тий гоё ингээд байсан хүмүүс маань тэнд очингуудаа ингээд уцаа авснаа. Гэлгэж тий. За яг ойлголоо би юм ч хэлсэн. Хичээл орч ирэнгүүтээ хаалга онгосон. Сайн байна уу гэж. Энэ бол нөгөө integrity loss буюу хүн багш хүний нэг юм суурь чанар тэр хүн тайзан дээрч тайзны хонч одоо нэг бүх яг үед нөгөө зан чанар нь ижилхэн төстэй байх нэг чухал гэдэг. Тэрс нөгөө хүчилсэн буюу жүжиглсэн багш урт хугацаанд энэ карьерийг хийхэд хэцүү. Яг тэр хүн чинь цаанаасаа дургүй юм ажина гэсэн үг үстэй. Зоригтойгоор багш болох гэдэг гэсэн үг шүү дээ. Тэрээс энэ мэрэгжилтэд дурлаад хийж байгаа хүн бол тайзны өмнө, тайзны хойнч гэдэг нөгөө нэг байх гэдэг юм. Энийг нөгөө integrity гэж тухайд багш хэлжсэн зүйл. За 3 дугаарт нэг юм байдаг. Ер нь яг бас нөгөө энэ төрлийн багшийг сонирхож байгаа хүмүүс байвал бас мэдээлэл байж болно. 3 сонол нь methodology гэж яг тухайд хэлдэг. Арга зүй сайтай байх хэрэгтэй. Хэдий хүнд туслах сайхан сэтгэлтэй, том зүрхтэй ч гэсэн тэр хүнд тархин зүрхнээсээ жижигдэж болохгүй гэдэг. Ягаад тэгэхээр хүн туслах сэтгэл өөрөө маш нарийн юм арга зүйгүүгээр бас явахд хэцүү. Тэгэхээр хичээл заах үед маш нарийн техникүүд байдаг. За бид нар тэрийг ёстол тухайд майлтлал сурч ирсэн тий. Маш шалгалт нарийн авдаг. Тэгэхээр ийм юмыг маш нарийн задлан шинжилж чаддаг, ийм төвөгтэй мэдээлэлээр толгойн өвддөггүй тий. Бас аналитик чадвар өндөр байхыг шаарддаг гэдэг. Яг энэ төрлийн карьер. Тэгээ тэр ялангуяа харилцаа бас бизнесийн хичээлүүдийг заах үед илүү шаардна. За дөрөвт чухал зүйл гэдэг нь enthusiasm гэдэг яг уу ийм хүсэл, ирмэлзэл, ийм хүчтэй нэг ийм одоо юу гэх юм те. Нэг гал халуун ирмэлзэл. Гэхдээ энэ нь болохоор зүгээр сэтгэл зүй биш, хүний нөгөө жаахан тийм чадамж шаардаад байдаг ийм одоо нөгөө ядрахгүй байх, хідэн цаг арч заасан. Ачаал даах чадвар юм да. Яг нь ер нь гүргэр байх чадвар юм уу? Бүрөө шууд гүрийг ойлгомжтойгоор. За тэгвэл тэр гүрийж байгаа нэг зовж биш те. Жаргаж гүрийх нэг юм чадвар юм уу? Тэгэхээр мэргэжлийн багш болцохоор одоо клиентууд бол багшийг бол өршөхгүй шүү дээ. Мөнгө төлсөн бол яг л сургалтаа авна те. Тэр багш ямар амьдралтай байна уу, ядарч чана огт хамаагүй. За одоо яг өнөөдөртэй л адилхан байхгүй. Одоо бол кофе уугаал энэ чинь бас өөрийгөө сэрихгээ суугаад байгаа. Гүшний хоёрт ачаалттай байгаа. Тэгэхдээ ямар ч нөхцөл байдалд яг клиентийн өмнө гарсан л бол тэр багш юм хүчтэй байх гэдэг юм шалгуур байгаад байдаг. Тэгэхээр 8 цагаар заан, заримдаа 10 цагаар ч заан, заримдаа дараалсан 4-5 өдөр зогсон те. Багшийн ажлын бас нэг онцлог нь санал дээр суудаг шүү дээ. Байнга зогсоотой байдаг. Тэгэхээр ийм хүчтэй байх одоо жоохон гүргэр гэхэд цаашаа бас ширтэй гэх юм уу те. Гэтэ ажилдаа тэр чинь дурлаж л хийж байгаа. Энэ дөрвөн зүйлийг л их харна. Энэ дөрвөн зүйлийн 3 байгаад нэг нь байхгүй багтал тэр хүн мэргэжлийн багш багт хэцүү байдаг. Заавал дөрвөлээ байх хэрэгтэй юм. Би болохоор энэ дөрвийн аль нэг нь байхад болно гэж би ойлгоод ингээс байна. Дөрвөлээ байх нь шүү дээ. Дөрвөлээ л байвал сайн багш болно л гэсэн сан. Жишээлх юм бол сүүлийнх нь байхгүй бол маш ийм одоо мэдлэгтэй одоо тэгээ маш хүн туслах сэтгэлтэй тэгээ дээрээс нь одоо ингэ ийм зан характерын зөв хүн ч гэсэн хүндээ хүрхээ явчихдаг. Дуу хоолойны хүч тэр харизма дутаад эхлэнгүүт хүн хүлээж авахгүй. Дуу хоолойны хүч харизматай тэгэл эхний хоёр нь байна те. Гэхдээ нарийн арга зүгээ мэдэхгүй бол маш олон төрлийн хүнд хичээл заана.
тэр чинь нарийн мэрэгжлийн хүмүүс зарим одоо ярьж байгаа зүйлийг итгэж үнэмшүүлж чадахгүй. Тэгээд эхний сүүлийн 3 гуруулаа байл л да. Одоо яг ийм хийж байгаа хэлж байгаа нэг болчихсон тий. Тэгээд дээрээс нь юм хүчтэй ухаантай ч гэсэн хүн туслах сэтгэлгүй бол бас хэцүү. Олон цагийн дунд хүн бодно штэ. Би юу ямар тий C 2А гэдэг нь тий хийгээд энэ зогсоод байгаа юм байна гэж хүн бодож магадгүй байхгүй. Ягаад тэгэхээр энэ дөрөв ер нь дөрүүлэл ингээ байчих юм бол энэ төрлийн карьер дээрх таардаг. Тэглээгээд энэ дөрөв нь байгаа ч гэсэн бусд нь бол ингээ зөндөөл юм байхгүй байгаа штэ тий. Хүн л юм чинь. Гэхдээ яг энэ дөрөв байвал гол суур дөрөв юм л тий. Сая багш айгүй гоё ойлгомжтойгоор тайлбарлаж өглөө л дөө. Тэгээ одоо ялангуяа сүүлийн үеч нэг ментор, коуч, тренинг гэл ингээл байгаад байгаа шүү дээ. Эдгээр нь хоорондоо яг ямар зорилтаараа ялгаатай юм бол тийм. За нөгөө коуч, ментор, тренер гэх тийм 3 одоо нөгөө ковидын дараагаар их гоё бүүм хийлээ шүү дээ. Хүн болгоно. За хүн болгоно ч байхгүй. Бас тэр чинь нөгөө ковидын үед тий. Энд чинь бас өөрөө сайн карьер байхгүй. Онлайнаар бас гэрээсээ хийж болдог юм сайн бизнес. Тэгээд дээрэс нь хүнд өөрийнхөө мэдсэн сурснаар туслая гэж сэтгэлтэй хүмүүс яг энэ чиглэл рүү маш их одоо ингэж зориглсон тий. Энийг бол би сайн үзэгдэл гэж одоо харж байгаа. За одоо тренер гэж яриад байгаа бид нар яг багш гэхээр нэг болохгүй болохоор мэдгүй нэг ийм сургагч багш гэдэг зүүчээд нэг жоохон дөхөж яваад байгаа юм тий. Сургагч багш гэдэг нь заадаг багшаас жоох ялгаатай тий. Сургагч багш тэгээ коуч ментор хоорондоо их холилт нь ягаад тэгэхээр эн чинь нэг цаана хэн нэгэн хүний амьдралыг чадамжтай болгож тэр хүнээр бүтээмжлэхийн тулд л нэгсэндээ чиглэж байгаа юм 3 үндсэн үүрэг штэ тий. Гурлал хоорондоо хэлхээтэй явдаг. Гэхдээ цаг хугацааны хувьд бол тэр хүн сурсан, эзэмшсэн зүйлээ хийж эхлэхээс өмнө буюу хийж эхлэегүй байх үед нь тэр хүнд их хэмжээний мэдлэгийг богино хугацаанд өгч чадварыг суулгах гэж байгаа энэ үйл явцыг нь сурагч багш гэж ихэвчлэн нэрлэдэг байдаг. Одоо жишээл ажилд авах гэж байгаа бол за энэ хүнийгээ сургалтын суулгаад ажилд авъя ч гэдэг юм уу те. Эсвэл тэр хүнийг одоо хийж байгаа ажлаас нь жоохон өөр ажил руу хэлгэхдээ энэ хүнийг тэр ажилд нь бэлтий гэх нэг юм сургах нэг үйл явц байгаа даа шүү дээ. Энийг бол ихэвчлэн тренинг буюу тэр нөгөө сургагч багшин тэндх чухал үүрэг гүйцэтгэдэг байгаа юм. За тэр хүн ажиллаа хийж исэн ч болно. Тэр хүний чадамжийг сайжруулах үедээ сургалтанд суулгадаг тий. За одоо коуч гэдэг нь тэр хүнийг сургах, богино хугацаанд сургахаас илүү ийм урт хугацаанд гэхдээ урт хугацаа гэдэг нь хэдэн сар жил бас биш шүү тий. Нэг 7 хоног юм уу 2 сар ч юм уу хийх үйл явцын дунд нь тэр хүний сэтгэл зүйг нь хамгаалаад тэр хүний ажилд нь гой урам зоригтой сэтгэлтэй хүсэлтэй болгох тэр талыг нь илүүд бариад ур чадварыг нь алгуурхан одоо ингэж нөгөө сайжруулад тэгж нөгөө ийм халамжлах гэж хэлэх юм уу харилцахтай тэр хүнтэйгээ харилцаж байгаа энэ үйл явцыг коучинг гэж хөвчлэн нэрлэдэг байдаг. За яг хоо коуч маш олон хэлбэртэй байдаг ч гэсэн ажлын байран дээр бол бид нар энэ талаас нь харахад юу нь болно. Тэр коучингийн үйл явц нь сургалтын үйл явцаас жоохон ялгаатай юм хугацааны хувьд 50. Тэр нөгөө одоо нөгөө коуч нь одоо нэг багш ч гэдэг юм уу те тэр хүн рүүгээ ингэж нөгөө түлхэх юм уу заах үйл явц нь харьцангуй бага. Цаад хүний өөрөөр нь үйлдүүлж өөрөөр нь урам зоригтой байлгаж тэгээд өөрөөр нь сургах нэг юм хэлбэртэй процессыг коучинг гэдэг. За юу тех төстэй. Дэлхийн аварга шалралт тэмцээн дээр ингээ бага бэлдэж байгаа шүү. Тэмцээнд орохоос өмнө бид нар чинь 4 жил өстой те. Өстой янзын бэлтгэл хийн үсттэй. Яг тэмцээн эхлэнгүүд бэлтгэл хийх нь зогсчдөг. Тэмцээний дундуур нэмж бэлтгэл хийх нь хориотой. Яагаад тэгэхээр яг энэ богинохоо хугацаанд тэр хүн бестээ гаргах хэрэгтэй шүү дээ. Хамгийн сайн чадлаараа байх хэрэгтэй учраас яг тэмцээний үйл явцад нь бол цэвэр дандаа коучингийн процесс яваад байдаг. Урам өгөх, бага ирчлэх, тэгээ стратеги гаргах гэдэг гээл тий. Тэрнээс өглөөдөө 50% тий 100%, 500% гэж хэлэхгүй. Нөгөө тэмцээний үйл явц тэр хүний одоо нэг сургах буюу тренинг хийх нь ингээд зогсчихж байгаа гэсэн сараа. За ментор гэдэг үйл явц нь ихэвчлэн альва нэгэн зүйлийг сайн хийгээд чадсан хүн. Одоо нэг яадгийн гадаадаа хэлэл монголчууд явдаг хааны Мянмар, Бирмтэй, эсвэл Камбоч ч юм уу нэг тийм нийтлэг явдаг газар нэг аялчаад өстой гоё газар юм байна. Миний өвшин те. Дараа нь ирвэл найз нь гоё чамд гайд хийж өгнө. Энүүгээр явдаг ингээл заадаг штэ. Яваад үдцсэн юм чинь. Тэгэхээр яваад үдцсэн хүн яг шинээр явж байгаа хүндээ үзээгүй замынхын талаар нэгсэндээ ингээд замчлах. За тэгээд тэр хүн ямар нэгэн гүйцэтгэлийг дуусцсны дараагаар за чи энийг сайн хийсэн байна. Дараа чи удаа чи энэ дээр анхааруул зүгээр шүүгээд
бидний хувьд нэг фидбек гэж яриад байдаг тийм. Тэрнтэй төстэй үйл явцаа хийдэг хүнийг хвчлэн ментор гэж л. Тренинг коуч бол харьцангуй нийтлэг. Нөгөө контентээс үл хамаарна. Тренинг хэрвээ үнэхээр сайн багш байгаа л тухайн зааж байгаа зүйлийг эзэмшүүл тэр хүн тэрийг зааж чадна. Коуч бол сэтгэл зүйн хувьд хүнд маш их хүч өгдөг тийм. Урам өгдөг ийм манлайлалын нэг юм түүл хэрэгсэл. Ментор бол харин жоохон хэцүү. Одоо жишээлбэл багш нөрийнх нь нэрэн дээр чин зэрэг ментор гэж ер нь бол нэг наадаггүй. Яа одоо тэгээд багш юм чинь би багш авч чин зэрэг тренер те. Одоо нэг багш бэлддэг учраас мастер гэдэг нэг үг нэмэгдсэн. Коуч тэр бол бизнес коуч л гэж хэлдэг. Нэгсэндээ ямар ч төрлийн бизнес дээр би коуч буюу сэтгэл зүйн хувьд хүнийг одоо хүчтэй болгох дэмнэх энэ функцийг ажлыг сайн чадна. Ментор жоох хэцүү. Би ганцхан төрөл дээр менторлож чадна. Би яг мэргэжлийн багш болж байгаа хүн дээр бол менторлож чадна. Яг тэр би өөрөө мэргэжлийн багшаар 13 жил явцсан юм чинь энэ ажлыг мэдж байгаа учраас мэддэг өөрийнхөө явсан зам дээр хүнд менторлоход бол болдог. Гэтэл одоо жоохон машин огт мэдхгүй салбарыг ороод ирээ л да. Мэдхгүй нь бол мэдхгүй л байдаг юм байлээ. Би нэг 12 он бас юу лээ саяхан ч үлээ нэг гар утасны дэлгүүр нээх гээд бас нэг таньдаг залуутай хоёлаа хамтрий гээл. Тэгээд нэг жоохон зээл аваад утсан. Тэг ёстой явахгүй юм бэл. Яг тэр салбарыг бол би мэдхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө жишээлбэл над дээр л гар утасны дэлгүүр нэхсэн та над менторл хийж гэвэл би тэр хүнийг ер нь их эвгүй газар руу дагуулна. Өөрөө ч явж үзээгүй газар руу. Тэгэхээр ийм ментор ихэвчлэн ийм нарийнсан одоо яг өөрийн нэг юм талбарын хүнд менторлох боломжтой байдаг. За яг одоо нөгөө талбар гэхээсээ гадна бас хөндлөн гэж байдаг шүү дээ. Жишээлбэл манлайлал дээр бас менторлож болно. Эсвэл нарийн гар утас ч юм уу, хувцс үйлдвэрлэл юм уу те. Одоо мэргэжлийн багш гэдэг дээр бол яг тэр хэлбэрлөө менторлож болох боловч бас яг ийм soft skill-ийн хөндлөн скил гэж байгаа бүх мэргэжлэлээр байдаг. Энэ мэргэжлүүдээр бас менторлож болно. Тэгэхдээ жоохон ялгаатай л байдаг юм аа л гэсэн санаа. Гэтэ ер нь бол миний ойлгосноор болохоор ментор нь болохоор илүү нэг чиглэлдээ бүр ингээ мэрэгшсэн те зөвхөн тэрийг л хүмүүст одоо ингээд зааж зөвлөгнө гэсэн үг шүү те. Одоо сүүлийн үед байгаа дөө бүх байгууллагууд дээр амжилтанд хүрсэн захирлууд нь залуу ажилтнаа менторлдог штэ. Тэр бол байж болно. Угаасаа тэр хүн өөрөө тэр залуу байхаас ахуулаад амжилтанд хүрсэн учраас одоо шинэ хэлж байгаа хүнтэй та нар над чиг юм жоохон бас урт хугацаанд алдахгүйгээр богино алдаарэ гэдэг дээр нь менторлж байгаа процесс бол энийг нөгөө менторлох гэж хэлдэг. Процессын дагуу ийм гүйцэтгэлийн өмнөх нь бол сургалт, яг гүйцэтгэлийн үеэр коучинг. За ингэ тухайн ямар нэгэн гүйцэтгэл нэг цикл нь дуслаа те. Нэг төсөл дуслаа те. Дараагийн төсөл эхлэх гэж байгааг энэ зааг дээр чиглүүлж байгаа процессыг хөвчлэн менторлох гэж харчуул их зүгээр. Тэгээ хоорондоо их холилт нь багш гिचээл менторлдог хүн байдаг, менторлол гिचээл заагаад байдаг хүн байдаг те. Би коучинг хийж яана гэж сургалт хийгээд байдаг. Тэгэхээр нөгөө яах вэ? Нэг л бүтэн процессын 3 бүрдэл хэсэг учраас л хүмүүс хооронд нь жоохон нэг ялгаж санах гэдэг хэцүү байдаг. Тийм л ойлголт. Сая та нөө хэлсэн штэ. Би одоо ингээд илүү их ингээд алдсан болохоор дахиж одоо чамайг апти алдаасаа гэж бодоод би ингээд зааж ингээд зөвлөж ингээд байд штэ. Яг уу ингээд сайн зүйл уг нь сайн зүйлтэй. Гэхдээ хүмүүс болохоор ингээд нэг тийм нэг заагаад ах юм гээл те. Жохон ингээд сөрөг хандлагаар авах хүмүүс байдаг штэ те. Одоо тэгээд ер нь хүнд ингээд заах хэрэгтэй юу хэрэггүй юу? Хоол идэх хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг шиг тий. Одоо тэгээд заах нь одоо юу гэдэг тэр хүнийг цөөхөн алдуулъя гэвэл тэгэл заах нь зүг байлгүй тий. Одоо хүүхдүүдээ хоол хийж сурах нь хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг шиг тий. Одоо хэрэггүй ч гэж магадгүй хэрэгтэй ч гэж магадгүй. Тэгээд нөгөө хүнийг хүсээгүй байхад нь зөвлөгөө битгий үг гэдэг юм яваад байгаа шүү дээ. Санаа чинь бол харин нөгөө коучинг гэдэг зүйл рүү орно. Ааха. Яа тэгэхээр за яг хоо энэ сургалтыг коучинг ментор ингээд бүр ингээд нэг юм жоохон цаана нь юу араа механизм байдгийг харах юм бол ердөө 3 юм байгаа тий. Ямар ч зүйлийг сурахт тий энийг би яагаад сурах ёстой юм? Яагаад байхгүй бол хоошоо байгаа бүх юм хүчил сэлбэр рүү орно. Чи зүгээр суур надад итэг тий энэ сургууль руу ор. Чи ээж авахын үгэнд ор. Чи утахгүй яг энэ сургууль руу яагаад оруулсныг мэднэ гэл хүчээр орчхоор ч юм чинь дургүй юмд нэг орчхоор сурмаарчгүй санагдана. Тэг явмаарчгүй санагдаад байгаа шүү дээ. Тэр чинь яагаад тэгэхээр тэр хүн яагаад нь байхгүй болцсон учраас уг нь хүссэн бол тэр чинь амарх юм. Арга олчих юм байхгүй. Гэтэл яагаад байхгүй зүйл эхлэхэд хэцүү. Тэгэхээр нөгөө хүнд одоо нөгөө зам зааж өгөх,
хүнд ийм сургах гэдэг процесс хамгийн ихэд яагаадаас эхлэхгүй бол юун төрүүлээд яаж нь төрүүлэх юм бол жоохон аргуун явдаг. Яг гоо зарим тохиолдолд юун яаж нь төрүүлж явчаад явцын дунд гэдэг ойлгох үе байдаг л да. Гэхдээ яагаадаа ойлгоод эхэлснээс илүү удаан явдаг. Бас хүчилсэн хэлбэртэй. Манайхан тэгдэг шүү дээ. Одоо тэгээд имэн тэгээд нөгөө хайргуун тэгээ суус юм да. Тэгээд одоо энэ өвөө нээж нь тэгтээ яг олон жил танилж байгаад эцэст нь хайрлсан юм аа тэр гээл те. Үгүй яг одоо түүх маягийн ч юм уу. Уг нь эсэргээрээ яагаад нь тодорхой болоод эхэлсэн юм илүү хурдтай. Одоо бидний хараад бол бүтээн хэмжээндээ efficient гэж ярьдаг те. Тэгэхээр яагаад гэдэг зүйл хоёрт нь яагаад ойлгоцсон бол би юу хийх ёстой ингэдэг зүйл. За ингэж юу хийхээ мэдчихэд дараа нь аргаа олж чадахгүй байна те. How буюу яаж гэдэг энэ гурван зүйлээ ойлгочих юм бол тэгээд ямар ч зүйлийг хүнд хүчлэхгүйгээр зааж болно. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм а. Яг тийм дараачийн миний асуух асуултаа шууд холбогдчихлоо. Айгүй олон бас манай үзэгчид энэ төр яг ингээд заах арга барилын талаар мэдмээр байдаг хүмүүс аягүй байдаг юм билээ. Таны яг яаж ингээд өөрийнхөө урдаа бага хүндээ хүрэж байгаа санаагаа ингээд хүчлэхгүйгээр айхтар хоолоогоо ингэхгүйгээр гэл яаж ингээд нэг зугуух ингээд заадаг тэр арга барилаа өшөө гоё дэлгэрэнгүй сонсоо. Тий хүчлэхгүйгээр улсын нууцыг за энэ угаас хүн болгонд хэрэгтэй. Яагаад тэгэхээр хоруугийн ямар ч хүн ингээд зүгээр сууж байхад ингээд нэг хүний ийш нь хатгадаг шүү дээ. Тий ингээд инкер дурггүй шүү дээ. Одоо яг тэрийн шиг нөгөө сургалтыг хүнд ингээд шууд ингээд хүчээр гэдэг юм уу тий. Энэ чамд хэрэгтэй юм хүчээр уу гээл нөгөө хүний ам руу танихгүй хүн гээл эмц туул хүн лав уухгүй тий. Тэгэхээр сургалтыг ийм хүн заах гэж байгаа зүйлийг ийм өөрийнх нь хүслийн дагуу хамгийн түрүүлж эхлүүлэх нь чухал гэдэгт нөгөө сургалтын ихэнх хэсэгтээ яагаад гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болно тий. Тэгэхээр тэрийг юу гэдгийг шууд онлоо яриад эхлэх юм бол хүн тэрийг ойлгохгүй. Тэгэхээр энэ онол яагаад хэрэгтэй юм бодит амьдрал дээр яаж болсон юм надад нэг удаа юу тохиолдсон тий. Тэгсэн чинь би ингээд гээл нөгөө хүн сонсч байсан. Надад ч гэсэн тийм тохиолддог штэ гээл. Яг надад хэрэгтэй юм байна гэд хүн нэг юм сэтгэл зүй хүлээн зөвшөөрөх үед за тэгээд хичээл эхэлнэ тий. Тэгэхээр сая яг ер нь сургалтын өөрийнх нь бүтэц одоо тэгэл юм цогц том байх уу хэдэн сар байх уу тэрнээс үл хамааран ерөнхийд нь 3 хэсэгтэй. Эхлэл хэсэгтээ яагаад нь заавал явах хэрэгтэй. Тэр нь 5 секундэд явна уу 5 минутанд явна уу 5 өдөрт явна уу хамаагүй. Гол яагаад нөрөө төрүүлж байхаар хүн яагаадаа ойлгоод энэ надад хэрэгтэй юм байна. Энийг эзэмшчихвэл миний амьдралд хэрэгтэй юм. Тэрнээс манай байгууллагт хэрэгтэй юм гэдэг бол нэг чухал байдгүй шүү за. Яг манай байгууллага гэдэг ганцхан хүн л дээ. Байгууллагын эзэн бол өөрөө бас тэгж бодно тийм манай байгууллага. За ойлгочоод дараа нь тэгвэл би юу сурах вэ гэдгээ гой хүлээн зөвшөөрөөд эхлэхээр сурж байгаа зүйл нь хүнд хэрэгтэй юм шиг санагдана тий. За тэгэхээр нөгөө ийм арга зүйч гэдэг юм уу нэг өчнөөл юм байдаг ч тий борлуулалтын хідэн алхамт арга гэдэг гээл тий. Тийм манлайлалын одоо нэг 5 түвшний манлайл гээл нэг янз бүрийн юм онолууд байгаа. Тэрийг дараа нь үзээд за одоо ойлгочлаа энийг. Тэгвэл яаж энийг хэрэгжүүлэх вэ гэдээ одоо нөгөө арга зүйн сүлдээ явдаг. Нэг энэ 3 юм л хэрвээ таны сургалтанд байвал та нэг ер нь нэг одоо нэг тренинг гэж яриад байгаа шүү дээ тий. Нэг teaching гэдгээс жоохон ялгаатай training гэдэг нь энэ 3 бүрдэл хэсэгтэй болохоор л бүтэн болж байна. Зарим сургалтууд жишээлбэл яагаадгүйгээр шууд лекц уншаа эхэлчихдэг тий. Тэгж харахгүй. Гол агуулгаар шууд орчиж гин гэсэн үг юм байна шүү дээ. Тэгвэл нэг хүн ойлгохгүй л хичээгээл нүдэн нарийнх болоо суугаад байдаг тий. Толгоогоо гэлжил хичээл тэгсэн сүлдээ гэдэг өвшөөч гээл. Яагаад тэгэхээр нөгөө яагаадгүй хичээл ингээ жоохон аргуун яг манайхан лекц гэж хэлдэг л тий. Аавнуу байна өөрсдөө мэдцгээ. Ахгүй бол та нар угаасаа тэгээд хохин өөрсдөө судал гээл. Одоо нэг яг ер нь бол дээд сургуулийн юмсан арга зүй. Оюутан хүний оюун ухааныг шахаж байгаа. Зарим нь бол аргын л заагаад байдаг болохоос биш нөгөө юуг нь заахгүй яагаад энэ заахгүй бас байж бол. Одоо бид нар сүүлдээ нэг motivation лекц ингээл нөгөө илтгэгчд байгаа шүү дээ.
яагаад энэ л яриад байдаг те? Юу яаж нь бас байхгүй байх магадaltaй байдаг. За ингээл нэг ийм л 3 бүрдэл хэсгийг л хамт аваад явчихвал болно доо. За энэ бол маш гоё хэсэг боллоо. Тэгээ багшийн яалтчгүй нөгөө soft skill-ийн хичээлүүд бас нэлээд олон байдаг. Тэднийг хүмүүс ч гэсэн айгүй сонирхдаг байхгүй юу? Тэгээ ингээ яалтчгүй нөгөө сэтгэл зүйрөө л ингээл орох гээд байна л да. Ингээд нэг удаа нэг таны яриаг би сонсч байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд ингээл айгүй тийм өндөр карьертай, мэдлэгтэй те ер нь хүн ингээ харахад нэг өөлөх юмгүй хүн гэдэг нь шүү дээ те. Тэгэж харагдаал ингээл бас яг уулзаал ингээс амар өөртөө ингээл итгэлгүй те. Ингээл ийм хүн одоо яг та нэр мэрийг угаасаа хилдэггүй л те. Тэгээд ингэсэн тэгэхээр хүн ер нь ингээд нөгөө нэг өөрөө өөртөө тэр сэтгэл хангалуун бус байх тэр юу ер нь хаанаас гарч ирд юм бол өөрийгөө голгоч гэдэг юм уу те. Тэр байдал. Одоо ямар ч хүн байлаа гэсэн хүний амьдрал нэг юм хоёр одоо хүний амьдралын зам гэх юм уу? Нэг хоёр хэсэг хуваагдаад байгаа юм. За тэр нь юу вэ гэхээр хүн хүчээ хуримтлуулах үе буюу ер нь хүчгүйгээс хүчтэй болох нэг зам биш үү? Бид нэр суралцаал, сорилт даваал, ер нь би юм байна гээл те. Нэг юм хүчээ хураах үе гэж байна. Ер нь нэг хүүхэд байхаас ахуулаад яг би нэг амьдралд нэг юм хийндэ гэж бол тэнд хэрэгтэй бүх юм ур чадвар, сэтгэлийн тэнхээ хат те. Найз нөхөд гээл юм чадлаа хуримтлуулах үе. Хуримтлуулсны дараагаар тэр хуримтлуулсан зүйлээрээ амьдралын зорилгоо одоо нөгөө биелүүлэх, одоо нөгөө бүтээх гэдэг юм хоёр шат байгаа гэдэг. За эхний хуримтлуулах шатн дээр бол хүний суурь сэтгэл зүй бодит байдлаасаа өөрийгөө илүү гэж бодох нь ашигтай байдаг. Ягаад тэгэхээр чадваргүй байхад нэг унаал за би хизээч чадахгүй байл унчлаа шүү дээ. Гэтэл яг бодит чадамж нь өөрөө нэг юм сорилт нь юм том байлаа тий. Тэгэхээр тэр хүн яаж чадсан сорилтанд ялагдах нь үнэн байгаа. Тэгсэн чи би ийм бол чадна гэж итгэж өөрийгөө одоо юу гэдэг юм бэ? Өөрийгөө би бол энэ юу ч биш. Би энэ байтхаг давна гэж өөрийгөө ирлэж явдаг үе байгаа гэсэн санаа байна. За энэ үедээ хүн ихэвчлэн ийм өөртөө итгэх итгэл тий. Би чадaltaй гэдэг нөгөө яг бодит байдлаасаа дандаа илүүгээр бодох хэрэгтэй байдаг. Бодох хэрэгтэй. Тэгжээж хүн хүчтэй болно. Тэрнээс дөнгөж ирж байгаа үед нь те чи бол юу ч чадахгүй, чи угаасаа чадахгүй яриад байгаа бол тэр хүн хугараад унчиж байгаа байхгүй. Тэрнээс үнэхээр чадахгүйсэн ч гэсэн чи энэ өтгөө чадах хүчтэй залуу те. Чи ирээдүйдээ юм болно гэж ярихаар хүн чинь тэрэндээ итгээд нэг юм хүч авнаа те. За. Тэгэхээр эхний энэ хагасын үеийнхэн зөрчил хаана үүсдэг вэ гэхээр яг бодит байдлаа хүн мэдрээд миний чадвар юм байна, бодит байдал ийм хэцүү юм байна гэдэг яг тэрийг хүлэн зөвшөөрөөд эхлэх юм бол хүн ингээд хүч алдаад эхэлнэ. Тэнцүү бас байж болохгүй нь шүү дээ. Заавал ингэж илүү байх юм. За. Тэнцэж байлгүй л яах вэ? Тэр чинь яг энийг чадна гээл тэгээд чадлан тэнд хүрнэ шүү дээ. Гэтэл дараачийн нэг чадварыг сурчаад дахиад дараачийн чадварыг сурах хэрэгтэй бол дахиад өндөр байдаг. Тэгэл гүйцэтгэл дахиад дараачийн сурах зүйл нь бүр өндөр гарангуут ингээл гүйцэн явдаг байхгүй. Тэгэхээр одоо яах вэ? Тоогооч болох гэж байгаа бол хамгийн эхлээл төв сарилгыг сурна шүү дээ. Анхнаа чадахгүй шүү дээ тэр чинь арга болох. Тэгсдээ за нэг 2 3 цаг 4 цаг арилгангууд авчраа болчихно те. Ихэнх үедээ түн сарилах юм хэцүү байсан, чадвар нэм байсан. 4 цагийн дараа юм болчлоо. Тэнгүүд эн чинь эцсийн буудал биш шүү дээ. За одоо төмсөө ашиглана гэл. Ингээл явдаг гэсэн үг байхгүй. Тэгээ маш олон ур чадварыг сурах үед эхлээд ур чадвар нь чадамжаасаа бодит хийх ажлынх нь шаардлага нь чадамжаасаа өндөр байдаг л гэсэн санаа байна. За энэ үед хүн бодит байдлаасаа өөрийгөө илүү гэж бодох нь ашигтай. За одоо нөгөө юу хаана үсэт вэ гэхээр түрүү чи ярьсан те. Маш гоё хүмүүсийг ингээд урам зориг оруулдаг мөртлөө өөрөө гэлээдэг те. Тэр чинь хаана үсэт вэ гэхээр хүний сэтгэл дотор нөгөө ихэн хагас явж явах энэ процесс донд хоримтлуулах үед одоо хоримтлуулах үедээ сэтгэл зүйн өндөр байх хэрэгтэй. Өөртөө итгэл нь өндөр байх шаардлагатай байна. За энэ үед яг хэр хүн мэдээж ингээд нөгөө хийж байгаа зүйлээ бол өндөр тавиад тэгтээ би энийгээ давж чадна гэдэг юм сэтгэлийн хат дутгах юм уу? Дотроо тэрэндээ одоо ингээд нөгөө өөрөө тэр хүн өөрөө хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Дотроо. Тэр үедээ тэр хүн өөрөө өөртөө сэтгэлээр унах үе байна. Ингээл чадна гээл угаасаа нөгөө дөрвөн тэр юм чинь. Одоо энийг нөгөө англиар fake it until make it гэдэг байхгүй. Хийж чадах үе хүртлээр чадж байгаа юм шиг жүжиглэх гэдэг үг байдаг шүү дээ. Тэгжээтэл жүжиглэж байгаад угаасаа чаддаг юм. За гэхдээ энэ нөгөө gap хэтэрхий өндөр болчихно шүү дээ. Хүн өөрийнхөө хийж үзээгүй чадаагүй зүйлийг өөртөө ингэж гоё би чадна гэж бодох нь бол туйлын эрүүл бөгөөд зөв. Чадна гэж бодох нь тий. Харин тэрийгэ бусад хүнд яг үнэн юм шиг ярих хэрэг хэцүү байдаг. Одоо энэ хүн чинь олонний өмнө гараад
нөгөө нөлөөлөгч болчлоо шүү дээ. Энэ хүнд зам зааж байна те. Яг ингэдгийн гэл гэсэн өөрөө те. Ингэдэг л байгаасэ гэл те. Дотроо цанаа л нэг те. Энэ яаж юм гэхээр өөрийгөө эрлэх бол зөв. Хувь хүний амьдрал бий болж чадна гэдээ өөрийгөө байнга эрлж явах нь зөв. Харин энийг хүнд нөлөөлөх хэлбэрээр гаргаад хэлэхээр нөгөө хүнд ч хүмүүс итгэнэ те. Яг ингэдэг юм байна гэл дагаад хийсэн чинь Дотроо өөрөө юм буруу болчихвол яах юм? Аха. Тэгвэл эндээс нэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? За яг хуу одоо ингээд өөрөө ингээд за бас 100% бүрэн дүрэн одоо нэг ярьж байгаа зүйлтэй ч юм те хийж байгаа ашин төсөлтөө бүрэн итгэлгүй байсан ч гэсэн дотроо нэг байгаа ч гэсэн хүмүүс бүр маш их итгэлийг тэр одоо нөлөөллийг үзүүлээ хүмүүс ингээд одоо ингээд өөрт нь ингээд итгэж эхэллээ шүү дээ те. Тэгтээ өөрөө яг 100% гаднаач тэр дотрооч тэр яг тэрнээ одоо хоорондоо ингээд ногтлцохгүй байх нь урт хугацаанд ер нь ямар үр дүнийг авчрах вэ? За. Зөвхөн тэр хүн дээр ярихад. За тэр хүн дээр ярихад яг тухайн хүн дээр бол энэ бурууддаггүй. Ягаад гэхээр тэр хүн өөрийгөө би чадамжгүй гэж бодож байгаа ч гэсэн би чадна гэд итгэл нь өндөр байгаа биз. Тэгээ тухайн зааж байгаа зүйлээ тэр хүн өөрөө эзэмшээгүй байгаа ч гэсэн хүнд зааж авах үедээ гэдэг алдаж онсон ч тэр хүн учраа олж эхэлдэг. Гэхдээ нөгөө за өөртөө итгэлтэй байгаа гэхдээ чадамжгүй хоёр чинь болохоор одоо тэр зүйлийг хийх чадвар байхгүй тэгсийг нь итгээд байгаа юм. Тэгэхээр энэ чинь жоохон ойлгомжгүй бол. За одоо энэ ямар үзэгдэл дээр гардггүй гэхээр онлоор зэвсгэлсэн хүмүүс байдаг шүү дээ. Маш олон жил онл үзсэн. Тэс мөртлөө бизнес хийж үзээгүй хаяа бизнесийн ангийн багш нар байдаг те. Нарийн онл мэддэг. Тэг яг өөрөө гэж шивэл бизнес үүсгээ зээл аваад явж үзээгүй хүмүүстэй их хвчлэн гарна. Тэр хүмүүс яадгүй гэхээр онлын үед мэдээд байгаа. Гэтэ бүр онлын хүнээс дээр. Харин хийж үзээгүй. Нэгсэндээ зээл авах гал зээл нь том юм шиг санагдаал ингээл те хитрхийн онол мэдээд гэхээр эрсдэл илүү хараад сүлдээ зориг мохоод эхэлдэг. За энэ бол байдаг л үзэгдэл. За би тэр хүмүүсийн хувьд юу гэж хэлэх гээд байна гэхээр хамгийн анхны буюу эхний тэн хагас хүн явж явах үедээ тэн хагас гэдэг нь болохоор нөгөө хүүхэд насыг хэлээд байгаа шүү. За бас хүүхэд бас биш юм ер нь хүн 36 сурч боловсрох үеийг хэлээд байна. Ер нь 36 нас хүртэл л гэж залхуур явчихдаг дундчаар. За энэ үедээ хүн өөртөө би чадна гэж итгэж явах нь зөв. Гол нь энэ үедээ өөрийнхөө болоод өөрийнхөө ертөнцийг болоод гой зоригжуулна үз. Бусад хүнийг зоригжуулахдаа жоохон боломжтой хандаарай гэсэн санаа юм. Яг тэгэхээр одоо энэ хүн менторлох шатанд арай очиагүй. Өөр амжилтанд хүрээгүй шүү дээ. Өөр амжилтанд хүрээгүй мөртлөө амжилтын талаар хүнд номлоод байна те. Тэгэхээр нөгөө хүмүүс яг амжилт гэдэг зүйлийг энэ хүний яриагаар итгээд гэтэл энэ хүн маань өөрөө замаа мэдэхгүйгээр замчлаад яваад байгаатай л жоохон төстэй. Тэгэхээр энэ үедээ яг тэгтэл хүн чинь өөрөө тухай туулсан юм бол байгаа. Яг туулчихсан, яг мэдэрчихсэн зүй тогтлыг ойлгоцсон зүйл бол зоригтой ярьж бол. Гэтэл яг онлоор шууд яриад ингээл нөгөө итгэвчүүлснэ. Өөрөө жишээлбэл амжилтандаа хүрээгүй байх, өөрөө тэр замаар явж үзээгүй байх, алдаж үзээгүй байх. Тэр зүйлийг зоригтой ярих үед нөгөө ийм манлайлагч буюу багш одоо ёс зүйг нь ярил л да. Манлайлагч бай, багшч бай, лидер, удирдагчтэй одоо ийм нөлөөлөгч гэдэг эдгээр хүмүүстэй нэг жоохон ёс зүйн жоохон зурчил байдаг. Ягаад тэгэхээр би хэрвээ алдах юм бол нэг л хүн алдна те. Би онол нэг л хүн онж байгаа шүү дээ. Гэтэл би тэрийг 1000 хүнд хэлээ. Азар миний ярьсан зүв байгаад 1000 хүнийг аварчуулна те. Яг эсэргээрээ байж болдог. Хэрвээ буруу байгаад надад хүн итгэхэд 1000 хүн итгэждэг 1000 хүний амьдралыг бас нөгөө тийш авчих магадaltaй. Тэгэхээр энэ манлайлалын карьер буюу хүний урд алхах гэдэг бол жоохон ёс зүй шаарддаг. Хүнээс нэг юм хариуцлага шаарддаг төрлийн карьер байгаа. Тэгэхээр аль болохоор нөгөө зориг гаргаад ингээд юмыг сайн хийжүүл сайн л үстэй. Гэхдээ л нөгөө талд нь эрсдэл байдаг шүү гэдгийг санаж байхад илүү иддгүү тийм төрлийн карьер байгаа. Нэг юм баш нэг жишээ хэлье. Манай сургалтанд сууж ирсэн нэг хүний өөрийнх нь ярьсан жишээ, өөрийнх нь амьдрал. Тэр хүн бол жоохон илгэн жоохон өвддөг. Одоо ч гэсэн ингээд илгэний нэг тийм тогтмол имчилгээтэй. Ягаад тийм болсон гэхээр хүүхэд байхад нь аав ээж хоёр нь одоо нэг удаа нэг чадaltaй мэрэгэн лам гэртээ өрсөн юм байна. За нэг юм чадaltaй лам ирээд тэгэл тухайд нөгөө гэрт нь жоохон онцгүй байна. Тэг нөгөө гэрт нь юм умтай байна гэж лүүжин тавиулжээ. За монголчуудын мэддэг зан одоо уламжлал заншил гэх юм уу. Тэгээд лүүжин тавиад гарсан их сайхан болол ээж аав нь ч баярлаа. Тэгээд гарахаас өмнө нөгөө хүнээс асууж л дээ. Уучлаарай танаас нэг асууж болох уу гээл. Ер нь илэгний шар өвчтэй хүнд яавал зүгээр байдаг юм бэ? Илэгний шар өвчтэй хүнд
Одоо Лам хүнээс сууж байгаа юм уу? За. Ямар юм дан байх уу гэдгсэн. Миний хөө нэг юм шарт тос жоохон халаагаад уучдаг юм аа гэд. За. Тэгээ явчих. Тэгсэн нөгөө хоёр хүн маань одоо ийм мундаг хүн илж байгаа юм чи үнэн л үж таараа штэ. Тэнгүүтээ шарт тос халаагаад дүнгэж нэг ой гарантай байсан хөхтөө болгоцсон баг. Тэгээд тэр нөгөө илгэний шарыг нь бүр ингэж нөгөө сэдрээгээд те. Юу тэр ой гараа хөхтөө чинь борог хоолндоо дүнгэж орох гэж байгаа хүнийг те. Шарт тос гэдэг чинь болохгүй байхгүй. За одоо энд харах юм бол хариуцлага нь хэнийх вэ? Хиний буруу вэ гэдэг юм гарч ирээд. За. Одоо тэнгуут ингээл амжилтанд хүрэх гэж байгаа хүн те. Гой подкаст үзээл. Амжилтанд хүрэх гэж байгаа бол шарт тус халаагаа уучдаг юм байна шүү тэгэл те. Байраа зараа шууд зориглох хэрэгтэй юм байна. Ингээл тийм хүмүүс байдаг штэ. Амжилтанд хүрэх гэвэл бүх зүйлээ гээл те. Яг тэр нь тодорхой түвшинд хүрсэн хүнд бол тийм. Гэтэл тодорхой түвшинд хүрээгүй нь тэр зөвлөгөө нь ахтаж магадгүй. Тэгэхээр юм инфлюенсер байна уу, юм нөлөөлөгч байна уу, манлайлагч байна уу те. Юм хэрвээ хэн нэг үнд нөлөөлөх гэж байгаа бол цаа түүнийхээ ямар түвшинд явж байна, ямар түвшинд нь ямар зүйлийг тэр хүнд ингэж нөгөө зөвөр зааж сурах уу гэдэг юм анзаарахгүйгээр ингэдэг юм а гэж нэг үзэл бодол яриад ахаар тэрэнд итгэсэн хүмүүс өв олноороо датгахаар эрсдэл өндөртэй байдаг. Тэгсэн л санаа. Тэрээс одоо бошин тэрийн сайн мэдэхгүй л дээ. Нэрэж тийм илгэний шар өвчнөд ийм одоо болдоггүй юм уу? Шарт тосыг хадаа жоохон сайн байдгийг ч би сайн мэдэхгүй. Тэгтэл нэгдүгээрт тэр одоо лам те за ямар зорилгоор асууж байгаа вэ? Хэн өвдсөн бэ гэдгийг асуух хэрэгтэй байсан баг. Тэр ээж аав нар ч хэлэхдээ те манай хүн гэсэн юм агд нарийн ширэм ярих хэрэгтэй байсан баг. Гэтэл аль альныхаа нөхцөл байдлыг мэдэхгүйгээр нэг нь тааж асуугаад нөгөөх нь тааж ингэж нөгөө хүнийг замчилдаг. Иймэрхүү нөлөөлөл бол бошно гэж жаахан бодвоштай айл гэсэн санаа өгдөө. Тэгэхээр нөгөө нэг хой талын нөхцөл байдал, аж амьдрал юмыг бас мэдэх хэрэгтэй болж штэ тий. Та тэгвэл одоо ингээл за хувь хүн дээр нэг коучинг хийх гэж ялаа гэж бодохоор ер нь заавал нөгөө нэг хэлээ тэр хүмүүсээ мэдээ сулгааг нь авч ээж дараа нь тэн дээр нь үндэсчээж л хийнж ийн гэсэн үг шүү дээ. За одоо энд нөгөө түрүү машиныг юм ингээд хөвтэй босоо гэх нэг юм. За энэ асуултыг оруулахгүй ч байсан бол. За. Тий. Тэр би хариулахгүй ч байсан болох юм уу? Оруулахгүй юм энд ярьж байгаа. Юу балаа бодлоо шүү дээ. Одоо хүнийг хүчтэй гэж итгүүлэх нь амархан уу? Эсвэл сул дорой гэж итгүүлэх нь амархан уу? За би энд бол бүр харин ч хүчтэй гэж итгүүлэх нь их амархан. Амархан? Тий. Хүний хүсэл юу вэ гэхээр би сул дорой байхыг хүсэх үү, хүчтэй байхыг хүсэх үү гэх. Хүсэл дээр нь хартай. Тэгэхээр хүн хүчтэй байхыг хүсэж байгаа шүү дээ. Тэгвэл хүчтэй гэж хэлэхэд хүн илүү амархан итгэнэ. Ягаад тэгэхээр миний хүү сайн хүн байгаасай гэж боддог ээжэд те. Хүүхд чинь нэг сайн хүчтэй хүн шүү гэвэл хүн итгэхгүй, хүүхд чинь жоохон сул дорой гэвэл итгэхгүй гэдэг нь байгаа. Аль алинд нь л итгэнэ. Гэхдээ хүний хүсэл хүчтэй байгаасай л гэж бодно доо. Яг түүнтэй адилхан хүнд ийм хүчтэй гэж итгүүлэх нь өөрөө илүү амархан. За гол нь энэ бас нөгөө байхгүй юмыг итгүүлээд байгаа даа биш байхгүй. Хүнд хүч угаасаа байдаг. Хүн яагаад хүчээ алддаггүй гэхээр би хүчтэй гэдэгтээ итгэхгүй учраас хүчээ алдаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт тэр хүн хүчтэй байгааг нь өөрт нь итгүүллээ. Тэр гадагтээ зүгээр нь чинь хоосон магтахгүй шүү дээ, тий. Бүр байгаа зүйлийг тэр хүн төлөө чи ийм сайн чадж байна. Чи ямар сайн чадaltaй тий. Ийм хүчтэй чи их авьяастай хүн байна гэд хэлэх үед тэр хүн байгаа зүйлээ мэдж байгаа. Гэхдээ итгэхгүй байсан тий. Тэгэхээр байгаа зүйлдээ итгэх гэдэг нь тэр хүнийг худлаагаар одоо манайхан ярьдаг шүү дээ. Гошгоруулна гэдэг тийм зүйл огтхон ч биш. Тэгэд хүний суур хүсэл нь өөрөө хүчтэй байгаасай гэж хүсэж байгаа учраас тэр тал руугаа хүн илүү хүчтэй хурдан итгэдэг. Яг ганцхан зүйл нь чухал тэр хүний жинхнээсээ сайн чадж байгаа зүйлийг л маш сайн харах хэрэгтэй. Тэгээс байхгүй зүйлийг магтах юм бол хүн түнд итгэдэггүй. Тэгээд метр 50 хүнд хүүч ямар өндөр нуруутай юм бэ гэж тэгэхээр хүн нэг тэр нэг яг давуу талыг хэлээд байгаа юм шиг биш нэг дойлоод байгаа юм шиг санагдаад та тий. Тэрэн дээр л би болохоор зөв энэ асуултыг яасан болохоор зөв хүн бас нөгөө сөрөг байдал бас айгүй амархан автдаг ч юм уу тий. Хүн одоо өөрийг нь ингээд жоохон ингээд нэг доош нэгээд ч юм уу ингээд ярахаар за тийм юм чинь гэж боддог болохоор хүн бараг ингээд
сул дорой чадахгүй гэдэг зүйлд аягүй хурдан итгэдэг ч юм уу гэж тиймэрхүү байдал ингээд бодогдсон байхгүй юу. За яг Гэхдээ ер нь сөрөг зүйл бас яагаад автах гад байт юм бол тэр нь одоо юутай л холбоотой юм да. Одоо энийг бол нэг нийгэм буюу хүмүүс одоо олноороо хамтран байх үед бий болоод байдаг үзэгдэл гэж л ойлгож байна. нийгмийн талаас. Яг ганцаараа бол бүгдээрээ л сайн сайхан амьдрахыг хүсэн тий. Гэтэл хүүхэд байхаас нь уулзсан хүн болгон л тэр хүний одоо нэг сул дороогийн муу муухайгийн тий дахин давтаад хэлэхээр тэр чин түүндээ дургу байгаа штэ. Тэгтэл олон давтаж хэлэхээр өвдөлт үүснэ. Тэгээд өвдөлт нь өөрөө тэр хүнд мартагдахгүй. Тэгээд дараа нь яг тэр өвдөлт нь хин нэг ямнаас сонсохоор л нэг хүндүрлээд байдаг. Нэг шарахтай төстэй. За яг эсрэгээр нь хүүхэд байхаас нь тэр хүний дандаа давуу талыг хэлээд те. Одоо энэ хоосон магтаал бас биш шүү дээ. Энэ давуу талыг хэлээд хүн бол уран мөгөд өссөн хүн том болоод ямар ч хүн уулж ирсэн тэнд өвддөггүй. Угаасаа шарах байхгүй юм чи. Одоо тэгэхээр амархан бас нэг өөрийг нь ингэж одоо дооёолсон ч юм уу юм нэг автах гэдэг нэг нь угаасаа тэр нэг бас нэг шарах байгаа учраас тэрийг нь ингэж хатгаад өвтгөөд байна гэсэн үг юм байна. Ер нь тэгээл зөөрлөд хэлчих юм бол их амархан гэсэн үг. Тэгтээ нэг юм ойлгочулах зүгээр. Хүн хичнээн шарахтай байсан ч хамаагүй. Би энэ давуу талтайгаа хүн хүлээн зөвшөөрөөд нэг удаа ч гэсэн мэдчихлээ шүү дээ. Тэрний дараагаар хүн тэр хүний дахин унгаахад хэцүү байдаг. Ягаад тэгэхээр тэр хүн нэгэнт ингээд нүдээр харсан, би чаддаг гэдгээ мэдсэн тий. Гэтэл тэр хүн чи тийм биш гэж хэлэхэд тэр хүн үнэмшихгүй шүү дээ. Одоо нөгөө залуучууд дааж гэдэг юм уу? Ер нь бас одоо зөвхөн залуучууд гэхгүй. Ер нь бүх насны хүн тохирно. Нөгөө би 10 жилийн хүүхдүүдэд уулзахдаа хаяа хэлдэг зөвлөгөө байхгүй юу? Хүн та нарыг тэгээд хэлчихгүй та нар тийм болчихгүй үстэй. Чи өстой чихгүй толгой гэсэн чи шууд чихэн байхгүй болоо толгой нь байхгүй болцтой. Чи өстой юу гэдгийг те одоо хөлгүү гэлтгсэн чи нэг хөлн алга болчихгүй үстэй. Байж л байна те. Тэр хүн та нарыг тэгж хэллээгээ та нар тийм болчихно гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр хүн юу гэж хэлнэ гэсэн хамгийн түрүүлж хүн өөрийгөө хамгаалж сурах нь их чухал те. Тэгэхээр энийг бол нөгөө хүмүүс үг дааж сураарай л гэдэг юм. Үг даана гэдэг нь зүгээр би даандаа гэж байгаа биш байхгүй юу? Төвчөндөө гэсэн утга бол биш шүү. Ухаанаараа л тэрийг одоо нөгөө даваад гарчих юм бол ухаан байх үед чи хөвдгөө байж штэ. Тэгэхээр мохоо хөвгнүүд их олон байна. Чи бол тийм чи арчаагүй чи шоронгийн уулгаач гэдэг гээл тэ. Яг хөтэ тэр чин нөгөө байсан зүйл. Одоо тэгвэл тэрийг байлаа гэд тэр хэлж байгаа хүмүүсийн бид нар зогсоож чадахгүй штэ. Тэгвэл яг тэр үгийг авж байгаа хүмүүс нь өөрсдөө хүчтэй байвал бас тэр үгэнд гимтэхгүй байх. Тийм хувилбар байгаа л гэсэн санаа байна. Тэгэхээр хүн болгон яг нэгээр уулзахаар их ухаантай. Яг олон дунд ороод ирэхээр л хүмүүсийн харилцаа жоохон эдрээтэй болоод явлаа. Нэг өнгөө байдаг үстэй. 3-аас сухаар яан, 5-аас сухаар яан гэл тийм монголчууд. Тэгээ 5-аар болохоор архитектдаг билүү? Яг хөө тэр чинь өмнөх үед л зориулсан үг баг. Гэхдээ хүн ингээд нэг олоолаа болоод эхлэх үед яг өөрийн хүсэл зоригоор байж чадхаа болоод хажууд байгаа хүмүүсийнхаа нэг IC харна тэр дунд өөрөө ч бас нэг хүнд ингэж харагдмаар санагдана гэдэг юм. Яг өөрийн дотор харилцаа биш жоохон хиймэлдүү орчинд нөлөөлөгдсөн тийм харилцаа үүсэдэг. Тэндээс л үүсэж байгаа нэг үр дүн л гэж хардаг. За ер нь хүний дотоод тэр сэтгэл зүйн асуудалтай эхлээд амжилтанд хүрэхийн тулд заавал нэг сэтгэл зүйгээ тэр нэг доктортай байлгаж тэр шалтгаан очих гээд байна шүү дээ тий. Энтэй холбоотой бас айгүй олон гой зүйлүүдийг бас ярьсанд баярлалаа. Одоо болохоор нилээд бас нэг хийж байгаа ажлуудын талаар бас ярмаар байна л да. Манай бас Google бал нэвтрүүлэгтэй ч гэсэн нилээд шууд уялдаж өгж байгаа. Тэгэл одоо Dale Carnegie-ийн хувьд бас олон улсын одоо франчайз мөн тий. Одоо BNI өөрөө дэлхийн одоо хамгийн том бизнесийн том байгууллага байгаа тийм 80-аад улсад одоо нийтдээ юулээд тийм одоо нэг 300 гаруй мянган шүү тийм 300 гаруй мянга болцсон байгаа. Тэгэхээр энэ олон одоо энэ франчайз энэ бизнесүүдийг ингээд судлаад Монгол руугаа ингээд нутагшуулаад ингээд явж явцад Монгол хүмүүсийн тэр нэг ялгаатай тийм онцлог ялгарлыг та юу нь юу гэж харж байсан бэ? Манайхан гадаад явахаар их мэднэ. Яг гадаад явдаг хүмүүс ер нь бараг санал нийлэх баг. Манайхан онгоцны бодлоос явах тул гоё явдаг те. Яг гадаад төр зөндөө явчихал яг буцаал яг Монгол руу явах гал яг нэг Монгол руу явдаг хүмүүс нэг гейтэн дээр очдөг штэ нэг одоо гарцсан дээр те. Яг тийш яваад ирэх хэрэгсээ нэг гэрвшингүү уулздаг те. Монгол хүмүүсийг харахаар ингээл нэг тийм гэрвшээд байгаа. Гадаад дөө? Тэ одоо ингээл юу гэдгийг Сеулээс Монгол руу буцах гэж байгаа ч юм уу те. Хонконгийн яг Монгол руу нэг Мята онгоцны үүдэн дээр ирдэг штэ. Тэгэхээр л яг энэ Монгол байна гэж мэдгээд иддэг те. Тий бид тэр Монгол хэлж байна. гიშгээ харц. Тэгээ харангууд бүгд нэг дээшээ хараад ингээл нэг тийм их юм
үр мөцөө ямар ч сан готын гудамжаар явж байгаа шиг уулздаг юм. Ааха. Тэгээд дээрээс нь гадаад явж байгаа үед Монгол хүнийг сайн таньдаг. Нөгөө тийм гоё юу гэдэг үстэй. Юу лээ? Хөөчи Монгол уу гэж тэгсэн чинь те ани юу гэдэг шиг те. За яг энэ цаана нэг юм нийтлэг зөвлөдүүдийг анзаарчихсан. Яг өөр улсын хүмүүстэй хамт сургалтанд суух, бизнес хийх гэж анзаараад эхлэхээр манайхан их тийм ер нь шудлах хүн үгээр ихтэй энэ муу бас биш шүү заа. Залтай. Гэдэг нь яг энийг яг энэ хэлснээр нь хийхгүй. Энийг тэрүүгээр ч хийж болно, энийгээр ч хийж болно. Ингэчилтэй гэдэг нэг гурван вариантыг дандаа бодож аливаа нэгэн зүйлийг сонсдог. Гурван вариант. Ер нь гурваас илүү байна гэж доошоо бол нэг байхгүй те. Ер нь ингэчил гэд. Яг хөө тэрийг бол харин дандаа хийгээд байх нь бол ховор те. Хийж чадж байгаанууд нь бол залтай нэр авчаад байдаг. Тэгэхээр энийг яг ямар ур чадвар юм болоо гэд одоо яг хөө эн чин soft skill зааж авах үед soft skill-үүдийг нарийн задлаад эхэлнэ. Тэнгүүд эн чинь өөрөө муу зүйл ерөөсөө биш байгаа юм. Бид нар л залтай хүн, сэргэлэн хүн, муу санаатай л гэж яриад байгаа болохоос энийг бизнес acumen буюу ийм овсгоотой байх, одоо маневр буюу ийм аливаа нэгэн зүйлийг хийхин тулд ийм маневр сайтай гэж яриад байдаг те. Одоо маневрыг монголоор юу гэдэг? Маневр яриа сурцсан байна. Яа сайтай. Нэг аливаа нэгэн зүйлийг ийм яг тал бүрээс нь харж те одоо нэг ус шиг ийм уян хатнал энэ чадварыг хэлээд байгаа юм. За тэгэхээр энэ чадвар яг Монгол хүнд ер нь суур Монгол хүнд бол бүгдэнд нь байна. За тэгэхээр энэ ур чадвар өөрөө хүнийг маш богино хугацаанд хурдан сэтгэх аливаа нэгэн зүйлийн аргыг заавал олох тэгээд няцахгүй байх, зорилгын төлөө тэмцэх гэдэг нэг ийм ур чадварууд руу дандаа ингэж хөрвөж илэрчээдэг. Тэр энэ ур чадвар Монгол хүний нийтлэг юм одоо бид нар ярьдаг шүү дээ. Монгол хүн дэлхийн бусад хүмүүсээс юугаар ялгаатай юм. Нийтлэг identity гэж яриад байгаа юм. Онцлог шинж чанар. Доошил тий. Доошил. За энэ зүйл бол Монгол хүний дэлхийд бизнесээ хийх одоо яг энэ зүйлтэй холбож бизнесээ хийхэд Монгол хүн одоо дэлхийн зах зээл дээр амжилтанд хүрэх магадлал маш өндөр. За тэгвэл энийг яаж тэгвэл бид нар дэлхий дээр гаргах вэ гэж бодъё. Тэгэхээр бид нар бизнесийг хийх үедээ юм гүйцэтгэх буюу бодохгүйгээр хийдэг ажил бид нар маш муу. Тэрэндээ ч дурггүй те. Энэ одоо байгууллагын ажилтаа өмнө олдохгүйгээд те барлагын ажил хийхгүй гэж бүгдээрээ нөгөө хаад их стэйц заяатай хүмүүс чинь те. Би захирлын л ажил хийнэ гэж. За тэр нь нэг захиралтай биш ээ. Угаасаа нөгөө оюун ухааны ур чадвар нь юмыг яаж ингэж нөгөө юм аргыг нь олох те. Яаж нэг юм ингэж хөгжүүлэх гэдэг юм руу сэтгэхэд авах үед тэр нь ажилдаггүй нэг давтамжийн ажил дээр монгол хүмүүс ер нь дургуудуу байдаг. Одоо ер нь тэгэл жижиг томгуул тийм штэ. За тэгвэл энэ яг бизнес дээр ямар газар дээр байж хамгийн өндөр үр ашиг өгөх вэ гэхээр нэгдүгээр ч монгол хүмүүсийн суурийн ур чадвар нь бүх бизнесийн одоо ингэ том бүтц дээр харахаар ихэвчлэн удирдах бүтц дээр их таардаг. Одоо нөгөө манлайлагчид энэ ур чадвар өндөртэй байх тусам тухайн бүтцийг сайн авч явдаг. Тэгэхээр монгол хүмүүсийн суурь нэг онцлог нь манлайлалын чадвар өндөртэй. Гэхдээ нөгөө материал нь байна. Харин тэрийг нэг зүгээр хэрэгжилж чадахгүй байна. Гэсэн санаа юм. Одоо ингээд гой хоолны материал тавьчихвал тэрүүгээрээ ингээд жанхуу зураад байгаа үнтэй адилхан гэсэн үг байхгүй. Тэрүүг нь гоё байл маш гоё тансаг хоол шүү дээ. Материал сайн гэсэн үг. За тийм болохоор яг монгол хүн аливаа нэгэн ийм бизнес хийх юм бол манлайлах функц дээр байж бол. Манлайлах. Тэнгүүт бүгдээрээ захирал болчихсон хэн ажил хийх гэдэг асуудал гарна тий. Тэгвэл ягаад заавал тэрхэн Монголд манлайлах хэрэгтэй. Тэд ажиллах хүч асар өргөн байна тий. Тэгэхээр монгол хүмүүс ийм олон улсын компани байгууллага ажиллуулад ажиллах хүч нь тэр нь заавал Монголын газар нутгаар байх ч албатай биш шүү дээ. Монгол компани тэгтээ тэнд салбартай тэнд үйл ажиллагаа хийгээд тэрийг ийм одоо системчлэх хүмүүсээ удирдах гэдэг зүйлээ сайн хийгээд тэгээд тэр компани биеийн гадаадд байж болно л гэсэн тийм санаа. Тэгэхээр эхний зүгээр зоригтой хэлэх гэж байгаа санаа нь хүмүүс янз бүрээр хүлээж авах байх. Монгол залуучууд дэлхийрээ гараад юм сурж байгаа энэ үзэгдлийг бол би дэмжинэ. За тэгээд тэр хүн Монголын газар нутаг дээр тэр хүн биеийн байхгүйсэн ч гадны компани үүсгээд те тэндээ чадaltaй явах юм бол монгол хүн ер нь нутгаас ани холддог юм дөө амжилтанд хүрчил юм бол нутг руугаа тэмүүлдэг те. Тэгэхээр яг тэр хэлбэр рүү орон тэндээс юм суралцаа, тэнд газараа манлайлаа, тэндээ бүр том хүчтэй компани үүсгэн байгуулад эргээд тэр хүн Монголд одоо нэг хөрөнгө нь Монгол руу орж ирэх гаднаас наашаа их урсгал юм бий болно гэж хараад байгаа. За
Хоёр дахь монголчуудын давуу тал бидний сэтгэлгээ буюу имийг инновацлах чадвар. Яг манайхан монголчлон гэж ярьдаг. Юм имийг л монголчлал одоо ядаргаатай юм байг л тий. Бараг моторгүй машин бий болгочих гал тий. Дээр үдэгдээс Монгол машин авчих. Энэ хэрэггүй энэ хэрэггүй бүгдийг аваад шидчихдэг тий. Гэсэн мэтлээ машин яваад идэг. Монголчлог нэг талаараа одоо нэг бүтээлч хандлага байгаад зарим талаараа ингээл нэг таны түрүүн хэлсэн нэг залтай малтай тий. Тиймэрхүү нэг сүүдэр тал нь гэх юм. За тэгвэл эн чинь гэрэлтэй тал нь өөрөө маш хүчтэй. Ягаад тэгэхээр яг тэр нэг юу байдаг штэ ер нь ямар ч монгол хүнд ярихаар л инээдэг те нэг дайн болохоор би бүр тэрийг ерөөсөй ойлгодгүйсэн. Франц, Английн дайн гэл мэдээж нарийн юм байгаа бах уу? Цэрэг дайны юм гэдэг хүмүүс нь. Тэгтэл би тэр хараа ерөөсөй ойлгохгүй. Нэг дөрвөлжил чинь ингээл зогсчоол те. Нэг 50 100 муугаараа зогсчоол. За одоо францчууд нэг хэлж буудна гээл те. Би ерөөсөй ойлгохгүй. Хүн гээ зогсч буудуултаа зогсч байдаг те. Францчууд нь бүдүдүд гэл нэг англичууд нэг айл бүгдээр унах юм. Одоо англичууд нь буудна гээл зөрлө буудах. Одоо ийм дайн харахаар одоо энэ хүмүүсээр нь яадан сэгэд тоглоод байгаа мó гэж боддог тий. Зүгээр л тухайд би бодож ирсэн байхгүй хүүхэд байхгүй. Хэрэв би энэ дайсмод би худлагаас унна. Үхсэн гээл тий. Энэ хаад ноёд нэг нөгөө бидний тоглолтог нэг юм одоо red alert гэл стратегийн тоглоом шиг яг тэгээл яваад байгаа хүмүүс шиг тий. Гэтэл монголчуудын түүхэн дай гэж тийм байгаагүй. Тэгэхээр нэг юм монгол хүн ямар нэг юмны гарцыг олох, бүтээмжт байдлыг сэтгэх тийм бүгдийг хийх биш нэг голыг нь хийх гэдэг юм ихсэн хардаг. Ямар ч газар байлаа гэсэн. Одоо нэг хүүхэд байхдаа би үгүй яах вэ турчин тэр үед л болсон явдал байхгүй юм. Тэр нь бид нар хүүхэд байхад чинь бүгдээрээ л өмд урагтахаар ингээд ойдог байсан шүү дээ. Салтайгаа ойно гэл те. Чаддсан шүү дээ. Ер нь бүгдээрээ нэг шидэл яаж хийж байгаа л. Тэгээ Солонгост би нэг ойтон байж байгаа л нөгөө яг ойтнуудын дунд байдаг газар нэг удаа өндөө очихгүй юу. За гадаа юу? Нэг юм бүх өрөөнүүдийн голд ингээд солонгосын гендер гардаг шүү дээ. Жижигхэн ширээ тойроод нэг жимс хатгаж идээ суугаад байдаг. Нэг буу халдаг нэг дундын хэсэг байдаг. Тэнд нэгэд нэг удаа салтайгаа очисон чинь лод болцсон. Хүмүүс алга малгаад ташаад бид тоглоод байгаа юм болов уу гэж бодоодсэн чинь тэнд юм салтайгаа оих гэдэг ойлголт байдгүй. Өмд урагдсан гоцоод хуучин өмдний хэсэг рүү шидчихээ. Тэгээ шинэ өмдөө аваад өмсчих юм байлээ. Тэгэхээр нөгөө монголчуудын яг нийтлэг сэтгэлгээн дээр хамгийн сайн давуу чаддаг зүйл тэр инновацийн ур чадвар маш өндөр. Тэр юуг бас би анх бодож байсан. Тэнд ганц монгол байсан бол тийм ийм эмгэнэлтийн явдал гарахгүй байсан болов уу гэж төсөөлдөг байхгүй юу? 2002 онд намайг яг Солонгос сурч байхад Пусан хотод нэг метро шатаад үгүй хэд вүлээ тэр чинь лав 100-аас илүү 100 ч илүү 200 ч илүү 400 ч илүү их л олон хүн асуурсан. Тэгээ дараа нь баримт кинон гарч исэн. Утаа шатаал ингээл нөгөө ингээл ийм суудлан шатцсан дээгүүр нь ингээл хар утаа гараад ирж яхад хүмүүс яах гэхээр зүгээр ингээл улам л доошлоод байсан баг. Хүн ирж биднийг аврандаа гээл тий. Тэг хинжирч авраагүй. Тэгээд нөгөө хүмүүс шатцж өгсөндөө биш эхлээд утаандаа угаартаад тэг бүгдээрээ тэр метрогоор хэдэн 100 хүн шатчихсан нэг тийм кейс болсон байхгүй. Хэрвээ тэнд нэг ширхэг монгол байсан бол эрэгтэй эмэгтэй намаагүй. Хүн ер нь зүгээр ээж өгөхгүй үстэй. Тэгээ тэмцэн шүү дээ. Солиотой юм чи ингээл одоо ингээд за би өглөөтэй за өгөхөөстэй гэж байхгүй тий. Хамар амаа ямар нэг юмар дараал тэнд нэг монгол байсан болсон цогцож байгаа даа ёстой. Гүүж ирээл тэр цонх мах өшөглөөл тийрээл тий. Нэг юм ингээд санжигнуулаад тий. Төмөр мөр аваад цонх мах балбсаар агаад. Ер нь монгол хүн тэгээл за өгөхөөстэй гэдэг хүн билээ ер нь олохгүй. Тэгэхээр нөгөө юм ямар нэг юмны гарцыг олох чадвараа манайхан маш сайн. Тэгэхээр бизнес хөгжүүлсэн ч бай. Тухайн зүйлийг инновацлсан ч бай. Одоо би хамгийн анхны бизнесийг санаад байгаа юм. Тухайн Дэлкер нэг анх үүсгэн байгуулж ирсэн те хамтрагчтайгаа. Тэгэхэд бид нар тэрсэн нөгөө материал дээр нь энэ бизнесийг босгоход $280,000 шаардлагатай. Тухайн ерөө нэг 600 700 орчим сая төгрөг байгаагүй тийм мөнгө. Тэрийг бид нар Дэлкернагийн Монголд оруулахын тулд тийм суурин тийм. Яг франчайз фи төлнө. Тэгвэл цаана бид нар энийг аюулгүй авч явахын тулд байрны юм байх ёстой, цалингийн зардлын юм байх ёстой, дор хаяж 1-2 жил те энэ үйл ажиллагаа мөнгөндөө хүрэхээс өмнө иймэрхүү хэмжээний мөнгө шаардлагатай аюулгүй хэмжээ нөхгүй. 280,000-аас дээш одоо долларын ийм хөрөнгөтэй байж эхэлнэ гэдэг. Тэрийг бодоод байхад бид нар яг анхны ашигт хүрээд явах хүртлээр бид нар зоо ёстой нэг $30-40,000 ч ороогүй тий. Ер нь бол монголчлаа эзэн л гэсэн үг шүү дээ тий. Би хөргөө хүлээгээ. Тэгээд авсан. Тэгээд анх үед одоо манай хамтрагч тэр зээлийг зөрөгтэй нэг өөрөөр хөөцөлтөд явж байсан тий. Тэгээд тэр хавцаа босгож ирсэн санагддаг байхгүй. Тэр чинь яаж юм гэхээр нөгөө бизнесийг бид нар юм заавал хүн болгон ер нь
тэнэг хүнж байсан хийхээр загварчилсан байгаа шүү дээ. Тэрийг бид нар яаж юм чадамж руу аваачих вэ гэдэг юм чадам одоо юу гэдэг нь ур чадвар өндөртэй. Тэр нь монголчуудын миний харж байгаагаар дэлхийн зах зээл рүү гарах хоёр дахь өнцөг. Тэгэхээр энэ яг юу руу илэрч болох вэ гэхээр гаднаас маш хурдан суралцаад хамгийн өндөр нарийн технологиг суралцаад бүр цааш нь гоё инновацлаад утга учир юу гэдгийг те технологич байж болно. Тэр хүмүүсийн судалсан дээр төрүүлж очиод одоо ингээд нэгсэндээ 100 байгуул 100-ын сураа те 130 болгоод инновацлаа тавьчихад буцаад дэлхийн зах зээл рүү гарахад өрсөлдөх чадвартай болно гэж хараад байгаа. За монголчуудын дэлхийд гарах миний бодож байгаагаар 3 дахь өнцөг нь монгол хүн ийм за ер нь бол худалдаа наймааны чадвар өндөртэй. Тэгэхээр ийм одоо борлуулалт гэдэг юм уу те бид нар өөрсдөө яг бүтээгээд ийм үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр өрсөлдөхэд хэцүү. Хэцүү гэдэг нь нэг газар нутгийн газар зүйн ондоо байршлаасаа шалтгаалж хэлж гэнэ үү эсвэл хүн амтайгаа л холбоотой хүн амтайгаа. Яагаад тэгэхээр одоо нөгөө масс зах зээлүүд байна шүү дээ. Хэдэн зуун сая хүнтэй тэр газар чинь ажлын байрны ажлын хүчний өртөгөө өрөх юмд. Гэтэл монголчууд хэдийгээр эдийн засаг хэцүү байгаа ч гэсэн бид нар чинь нөгөө хүн цөөхөнтэй учраас баялаг бүтээх хүний тооцоо. Тэгэхээр ер нь альва нэгэн бүтээл гарах үед ийм зардал өндөр гараад байна. Тэгэхээр тэр их масс үйлдвэрлэлтэй зах зээлтэй бид нар өрсөлдөхөд хэцүү шүү дээ. Тэр яагаад хямдхан байна гэхээр тэр хүмүүсийн борлуулж байгаа бүтээгдэхүүн те хамгийн бага нь хичээл 10,000-аараа зарагдж хахад манай Монголын бүтээгдэхүүн өдөрт нэг 100-аараа зарагдж хах жишээтэй те. Тэгэхээр угаасаа яаж ч утсан тэр масс үйлдвэрлэлтэй тэгээд масс ажиллах хүчтэй зах зээл бид нар тэр зах зээлтэй бид нар юм бүтээмжээр өрсөлдөх жоох хэцүү. Харин бид нар тэр бүтээмж үйлдвэрлэлийн тэр нөгөө загвар гаргах гэдэг дээр бид нарт даваа тал байна. Ягаад одоо Apple те Америкт хийдгүү мөртлөө хятад үйлдвэрлэгдэл тэгээд iPhone байж л шүү дээ. Үйлдвэрлэж байгаа нь нөгөө бүх загвар лиценз нь Америк дээр те үйлдвэрлэгч нь буюу бүтээгч нь хятад байгаа шүү дээ. Тэгвэл Монгол хүний оюун ухаан ямар нэгэн бизнесийн загварыг Монголд гаргачаад яагаад Хятадд, Вьетнамд, Туркд үйлдвэрлүүлж болдгүй. Тийм бол зохиогч хэрэг тэр нөгөө ноу-хау бид нар дээр үстэй. Тэгэхээр яг тийм зүйл рүү хэрэг бид нар нарийсаж, мэрэгшиж чадвал энэ дээр бидэрт бас дэлхийн зах зээлд тоглох боломж байгаа. Үйлдвэрлэхийн нэг масс орон үйлдвэрлэнэ үз. Тэгээ борлуулахын бас нөгөө масс оронд борлуулна үстэй. Тэгэхээр бид нар яг энэ яг бизнесийн оюун ухааны талбар дээр нь л байж байхад бид нарт даваа тал үүснэ л гэж хараад байдаг. Тэгэхээр нэг бодол бид нар өөрсдөө үйлдвэрлэлээ түүнийгээ борлуулж болно. Эсвэл үйлдвэрлэжсэн барааг нь бид нар өөр оронд борлуулж бас болно шүү дээ. Тэгэхээр нэг иймэрхүү зүйлүүд дээр бид нар нөгөө ийм масс үйлдвэрлэлээр бид нар өрсөлдөхөд хэцүү бол бид нар хвчлэн оюун ухаан тэгээд тийм одоо нөгөө загвартай франчайзинг, борлуулалт, гэрээ хэлцээр гэж гэх юм уу энэ тал руу монголчууд маань хөгжүүл дэлхийн зах зээл дээр бид нар нэг ийм Монгол руу ер нь жоохон валютын урсгал чиглэх болов гэсэн нэг юм бодол байгаа. Миний санаж байгаагаар болохоор одоо нөгөө Франк олбоолагч нь болохоор 2 жилийн өмнөөс бараг сонсогдож эхэлж исэн тий судалгааны ажил явж исэн. Тэгээ одоо албан ёсоор нээлтэн хийцэн явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь ингээд Монголын хөрөнгө оруулагчид за аль нэг улсын одоо франчайзингийн бизнес орж ирлээ гэж бодсон шүү дээ тий. Тэгээ тэр франчайзингийн одоо нэг ямар эрсдлээс нь айж байгаа бол тиймэрхүү нэг хандлага та ажиглагдсан уу? Франчайзингийн бизнесийн эрсдэл. За яг өөрийнх нь туршлаас л ярив. Анх Дейл Карнегийг яг оруулж ирэхэд хамтрагч санал тавиад тэгээ хөөцөлтөд эхэлж явах үед бол ёстой юу юм чөтгөр бөмбөд байсан. Яаж оруулж ирдэг гэж мэдэхгүй анх удаа. За тэгээд олон уулзалт хийгээл юм нарийн уншиж судлаад байх үед надад яг хугацаа болж байгаа орсон л да анхны бизнесээс учраас бид нар бараг 8 сар шахуу бэлтжээж эцэст нь гэрээ хийж одоо нөгөө ийм одоо найдвартай тий баталгаатай болж байсан түүхтэй. Гэтэл яг хөөцөлдөд яваад үзэхэд бол тийм яг юм ёстой хэцүү юм гэдэг юмтай их багал тулгарсан да. Мэдээж санхүүгээр хэцүү байсан. Бас анхны бизнес учраас айдас байсан. Тэгтэл яг нөгөө ийм бүр өөртөө бодох юм их баг. Ер нь тийм бүх юм тодорхой компани байсан. Тэгээд яг эрсдэл нь байсан гэхээр Монголын зах зээл дээр суурьших юм үгүй мүү гэдгийг бид нар мэдэхгүй байсан тий. Олон ч хүнээс асуусан, олон ч хүн суурьшихгүй гэсэн. Тэгэл зүтгэсэн тэгэл суурьсан да. Франчайз бизнес миний хувьд бол ээлтэй байсан. Би одоо олон жил бизнес хийгээгүй нөгөө нийгмийн сектор дээр байцсан тий. Тэгэл эн чинь баг 30 гарч байгаа үедээ бизнес эхлэж байгаа юм шүү дээ. Нөгөө бизнесийн контекст бол ер нь бол байхгүй
туршлага их багтай. Харин харилцааны ур чадвар тэгээд нөгөө ийм ер нь харилцаа суурьтай ур чадвар өндөртэй. Тэгэхэд цоо шинээр эхэлж байгаа надад бол франчайз бизнес нөө бүх юм нь ойлгомжтой байсан учраас их богино хугацаанд ер нь бид нар нэг 2 юм уу 3 жилийн дотор хэцэгцэрсэн. Гэтэл бизнес эхэлж байгаа хүн тухайн бизнесээ учрыг нь ойлгоо, зах зээл дээр докторжуулах гээд одоо ингээд би нөгөө бизнесийн одоо нөгөө удирдах байгаа хүмүүсээр хичээл заагаад тэр хүмүүстэй уулзж байгаа. Ер нь дунджаар нэг 5-8 жилийн дараа цэгцэрч харагдаад байна. Зарим 5 жил болсон ч цэгцрээгүй ч хүмүүс бас байгаа. Тэгэхээр франчайз бизнесийн нөгөө сул талаас нь эхлээд би нөгөө давуу талыг ярихад тэр чинь бизнесийн загвар байхгүй. Одоо нэг хаана юм бэ? Нэг дэлхийн нэг газар нэг нөхөр 40 жил бүтэн амьдралаараа нухсаар аваад ингээд аргыг нь олоод тий. Энэ асуудалгүй явуулах тийм. Ийм хүмүүс авдаг юм байна. Тэдэн төрний үнэтэй байвал болдго юм байна. Асуудал өсөл тэгээ шийддэг юм байна. Олсон мөнгөө тэгэж хуваарлах юм байна. Ирээдүгөө ер нь ингээд тийм бизнесийн бүтэн загвар тэр хүн амьдралын нөө хаваа ингээд гой боогоод тэрийг бүтээгдэхүүн болгоод зарчлага ирэх байхгүй. Тэгвэл тэр нөхрийн насаараа ингэж нөгөө зовж шаналж ингэж нөгөө ухаарч сайжирсан зүйлийг бид нар өнөөдөр энэ дахиад хоёр дахь давтаж хийх гээд байгаа нь утгагүй юм шиг санагдаад байгаа юм. Тэгэхээр тэр хүний загвараа шууд авч игээд тэр хүний 40 жилийн юмыг бид нар 4 сарын дотор яг ном ишнийхэн дагуу хийгээд туршиж байгаа нэг жилийн дотор гартаа хийчих юм бол бид нар нөгөө цаг хугацааг алдах нь бага. За харин тэрэнд байгаа нь хэдхэн сул тал нь юу вэ гэхээр тухайн бизнесээ хийгээд олж байгаа орлогоноос одоо нэг татвараа өгдөг шүү дээ. Royalty буюу тухайн одоо мэдлэгийн эзэнд бид нар нэг юм бүх орлогынхаа за цэвэр ашигынхаа нэг за 20-аас 50% ч юм уу те гэдэг нь ер нь нэг royalty ч нэг 5-аас нэг 15% хооронд байгаа юм. Тэгэхээр цэвэр ашиг нэг 20 юм уу 30% байлаа гэдэг нэг тэр орчим л байгаа байхгүй. Тэгэхээр тэр ашигаа бол урт хугацаанд төлнө. Хамгийн анх эхлэхдээ нэг удаа бас анхны эрх авахны төлбөр төлнө. Энийг тогтмол төлдөг. Тэр нэг Монголоос ашиг гараад байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн одоо мань хүний энэ бизнес суралцж байгаа сургалтын төлбөр юм уу да. Тэгэхээр цаанаас ашиггүй ш өөрт нь ашиг үлдэнэ. Тэр их сайн хийж чадвал. За ийм л нэг юм байна. Оруулж ирэхэд харин нэг юм бэрхшээлүүд байсан. За манайханд одоо ихэнх үедээ байсан одоо гайгүй. Хилний бэрхшээл байдаг байлаа. Яг цаа түнтэй уулзгаал буруугаар ойлгоол тий. Манайхан ч тийм гоё байдаг штэ. Can I ask a question гэлтэй. Танаас асуулт асууж болох гэсэн нөгөө нь go ahead гэж хэлдэг тий. Уг нь англиар тэг гэсэн үг штэ. Тэгсэн чинь намаа go гинэ гэд буцаад яваад гисэн түүхэд тий. Яг нь эмтэй төстэй яг бизнесийн communication буюу гадаад хэлж байгаа явж байгаа юм communication харилцаа холбоон дээр ойлголтын жоохон нэг юм үйл ойлголцлууд гарах үе байсан. Одоо гэхдээ гайг болж эхэлж байна. Хоёрдугаар гадаадад бизнес хийсэн туршлага байхгүй. Тухайн орны соёлыг мэдхгүйгээсээ болоод соёлын бас нэг юм мөргөлдөөнд ороод байдаг. Энэ орны хүмүүс нь шууд бизнес хийдэгт манайх ингээл итгэхгүй байдаг ч гэдэг юм уу те. Гэрэн дээр үйл ойлголцох ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү соёлын барьерууд байсан. Одоо энэ ч бас арилж эхэлж байна. Тэгээд гуравт нь ядгүй гэхээр цаад газрын хүлээлт Монгол компани хүлээлтээр хоорондоо бас ингэж нөгөө нийцээд байдаг. Цаад компани бол за Монголын зах зээл жижигдээд байна гэл. Манайхан ч болохоор те за нэг юм 40 м квадратандаа л авчмаар байна шүү дээ Макдоналдсыг гээл те. Гэтэл нөгөөдөл нь болохоор биднэрт доор хаяж 1000 үйл хөдлөл хэрэгтэй гэл нэг юм хүлээлтүүд нь жоохон матч хийдэг нэг иймэрхүү асуудлууд л ерөн франчайз дээр байдаг. Өөрөө бол асуудлууд бол би ихтэй тийм том асуудал нь бол гайв. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм аа. Одоо дараагийн юу гэхээр франчайз гэхээр B&I чинь бас өөрөө франчайз шүү дээ тий. Тэгээ яхаар тэр нэг Монгол хүний ондоошл одоо юу гэдэг холбоод үцгээд за нэг 4-5 жилийн за оруулъя гэл ингээл бодож байхад одоо нөгөө нэг тусдаа тийм бүх юм системтэй юм Монголд орж ирээд хит монголчлогдчих үедээ гэсэн айц танд байсан нь. Би бол эсэргээр хит монголчлээ гэдэг үгээрээ юм шүү дээ. Хит монголчлээ. Эсэргүүний хүн гэх юм уу? За яг франчайз бизнесийн сая хэлэгдээгүй бас нэг жоохон одоо сөрөг бол биш юм. Гэхдээ хязгаар гэж нэг юм байгаа. За ямар ч нөгөө бизнесээ хийгээл эхлэв штэ. Эхлээл за эхний жилдээ 2 жилдээ бол яг ягштал дагна уу? Хийгснийг хийгээл те. Яг ном журмынхан дагуу. Тэгээл нэг 3 дахь жил дээр орж иртэл чинь нэг бодол төрнө.
Ингэчүүл уг нь зүгээр юм даа гэж заавал хэлнэ. Тэр үедээ одоо жоохон зөрчил үүсч эхэлдэг. Уг нь ингэчмээр өгдөг гэтэл толгой компани тэрийг зөвшөөрөхгүй шүү дээ. Франчайз ном журмынхын дагуу хийх ёстой. Үйл явцыг заавал ягштал баримтлан гэдэг л нэг юм одоо заалт байдаг. Тэрийн жаахан хэцүү. Одоо би Дейл Карнеги дээр байхад миний тулсан бас нэг юм хязгаар нь тэр байсан байхгүй. За би болохоор яг өөрийнхөө хувь хүний хувьд яг Дейл Карнегийн бизнесийн заах ур чадвар, энэ чадвар маш юм сайн. Үнэхээр сайн ур чадварыг одоо багш нартай эзэмшүүлдэг. За гэтэл миний хувь хүний хүсэл нь болохоор энэ ур чадварыг ганцхан Дейл Карнегийн идэхэн багш биш те. Зөндөө олон Монгол юм чадaltaй хүмүүс сурч авчих юм бол эргээд Монгол оронд маань бизнесийн хөгжил хурдснаа. Тэгээд яг бусад багш нарт заах гэсэн чинь Дейл Карнегийн франчайз өөрөө яадгүй гэхээр Дейл Карнегийн гэрээт бус багшийг бэлдэж болдоггүй. Тэр нарийн ур чадварыг сурах юм бол Дейл Карнегид ажиллах хэрэгтэй. Буюу Дейл Карнегийн бизнес хийж байгаа бизнесийн оунерт ашигтай хэлбэрээр заана. Энэ хүн хэрвээ Дейл Карнегиас гарчих юм бол хичээл заах эрхийг хорчдөг. Тэгэхээр энэ нөгөө тухайн үед миний тэр бизнесийн одоо хязгаар болчихж байгаа юм. За тэгээд тэрийг хийхин тулд одоо ганцхан л арга байгаа нь юу гэхээр Дейл Карнегийн бизнесээ гэрээгээ төгсгөөд хугацаагаа дуусгаад тэгээд дараа нь одоо нөгөө ямар ч бизнес гэрээнээс гарсны дараа compliance одоо нөгөө гэж байдаг юм буулт хийх буюу хүлээн зөвшөөрөх зарчим. Тэр нэг жилийн дотор өрсөлдөхгүй гэдэг олон улсын гэрээ байдаг те. Жилийн дотор нь өрсөлдөхгүй байж байгаа. Тэрний дараагаар бол хүн одоо өрсөлдөгч болж болдог. За BNI ч мөн адилхан. Яг энийг хийж болно, энийг хийж болохгүй гэдэг зүйлүүд байгаа. Тэгэхээр яг болохгүй гэдэг зүйлийг бол ягшталд байгаа. Гэтэл ямар ч зүйлд болохгүй гэж хэлээгүй зүйлүүд бас байдаг. Болгож болдог зүйлүүд дүрм зорчихгүй гэсэн. Тэгэхээр тэрийг би энэ BNI байгууллагын олон улсын дүрмийг ягштал сахингаа юг нэмж болох вэ гэдгээ бод. Нэмж болж байгаа зүйлийг бол тэр болон хориод байдаг. Харин ч эсвэргээрээ нөгөө яг олон улстай яар хийж чадаагүй зүйлүүд байгаа шүү дээ. Одоо монголчууд бидний сайн чаддаг буюу бизнес эрхлэгчдийн нэг чадамжаас хамаарат тэр зүйлээ би нэмж хийгээд үр дүн гаргачаад олон улсад харуулах юм бол бүр тэргүүн туршлага гээд тэр миний нэмсэн зүйл дэлхийд даяар шин дүрм болж бас батлагдаж бас болдог. Тэгэхээр энийг нөгөө тухайн франчайзыг нутагшуулахад бидний хийж болдог зүйл. Одоо нөгөө франчайз нутагчдаг шүү дээ. Хятадын Макдоналдс орох, Хятадын кола авах, Монголын кола, Монгол Макдоналд байхгүй юм да. Гэтэ Burger King байгаа тий. Амтууд нь өөр байгаа. KFC гээл та. Тэд нар чинь нөгөө нутагшиж байгаа хэлбэр байхгүй. Яг өөр улсын арга барилаар Монголд хийнэ гэвэл сэтгэлгээ, амт, цаг агаар гэдээ олон юм таахгүй. Тэгэхээр франчайз бол нутагших юм үзэгдэл заавал байдаг. Тэгэхээр бид нар бол нутагшуулжийг сайн чаддаг. Хаяа тэр нь жоохон хитрэл нөгөө тий олон улсын байгууллагаасаа болохгүй шүү нөхдүүд минь та нар арай л гээл тий. Тийм л юм авчих гэдэг болохоос шүү. Яа нөгөө нэг ийм үг гин санаанд орчлоо. Хэрвээ одоо ингээд болж ирсэн тэр систем процессыг хэрвээ сайжруулж явах юм бол тий болж гин. Хэрвээ дордуулж байгаа юм бол хэвээр нь л үргэлжлүүл гэдэг тий. Тийм нэг үг. Нөгөө дүрм за энийг монах яг энэ утгаар нь авах гээд байдаг шүү заа. Дүрм журам гэдэг бол зөрчихийн төлөө тий байгуулагдсан гэдэг. Энэ нэг талаараа зөв, нэг талаараа буруу. Тэгээ энийг чинь ингээ ялгаж салгаж ойлгохор ч аюу хэцүү юм шүү. Тий дүрмийг зөрчих гэж гаргадаг гээл тий. Тэр нь гэхдээ яг шалтгааны ямар хүн чинь үгүй гаргах биш байхгүй. Нэг талаасаа тэр чинь ялтчгүй зөв байгаа юм. За ямар тохиолдолд вэ гэхээр хэрвээ дүрм журам гэдэг чинь зөрчил үүсэхгүй том эрсдэл байдаг учраас дүрм тавьж байгаа шүү дээ. Гэтэл тэр дүрмийг зөрчихөд эрсдэл үүсэж байгаа бол дүрмийг сагсан нь зөв. Гэтэл дүрм хизээ нэгэн цагт хэрэггүй болох үе бас ирдэг. Дүрмийг зөрчихөд эрсдэл үүсэхгүй харин ч хөгжил дэвшил үүсэж байгаа бол одоо энэ дүрм хуучрлаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр үед нь дахиад тэр дүрм журмынхын стандарт гэдэг юм уу тухайн шалгуурын хэмжээ дээш нь тавигдаад энэ дүрм журам халагдана л гэсэн үг. Тийм болохоор нэг талаасаа зөрчиж болно ганцхан кейс дээр. Тэр дүрмийг зөрчснээр гарах нэг ч эрсдэл үүсэхгүй эсвэргээрээ давуу тал үүсэж байгаа бол одоо энэ дүрм зөрчиж болно. Харин тэрийг нөгөө шууд утгаар хүлээж аваад эрсдэл үүсгэл зөрчиж байгаа бол энэ нөгөө дүрм тэр үед хатуурах буюу чангарах шаардлагатай байдаг. Маш гоё өнцгөөс гоё тайлбарлалаа шүү. За ярилцлагынхаа төгсгөл хэсэгтээ болохоор яг таны яг сүүл эхлүүлсэн ажил те Франк Глобал олон улсын франчайзing байгууллагыг Монголд оруулж ирээд жилч болоогүй байх шүү дээ.
тий хэдэн сар 6 сард нээлттэй тий байсан. тэгэхээр сайхан нээлттэй хийсэн. Тэгэхээр энэ байгууллагын талаар бас сонсомоор байна. Зөвчтэй бас сонсуулмаар байна. Томны реклам гэж талаас нь бишээр хэлье. За Fran Global гэдэг компани талаараа 2023 онд энтгэгт би нэг BNI-ийн чуулган дээр тэнд нэг очиод өргөдөөд бас нэг BNI дотор хийсэн хөөрхөн биш бас нэг хакертад хийсэн байгаа шүү дээ тий. Гэхдээ дөрөв зөрчихгүйгээр гэсэн. Тэгээд BNI Монгол яг ийм үүсгэн байгуулсан процесс нь маш амжилттай болсон учраас тэр хэрхэн амжилт гаргасан бэ гэдгийг хуваалцаач гэдэг энтгийн чуулганд очиж илтгэл тавилаа. За тэгээд тэр чуулганд очиж илтгэл тавьчихгуудаа зүгээр бас буцмааргүй шүү дээ. Энд чинь бас энтэг рүү очсон байгаа. Тэнд гоё экспо болж исэн. Тэгэл өөрийнх нь талбарын гоё бизнесүүдийг сонирхъя гэж явсан Action Coach гэдэг одоо олон улсын их чадaltaй байгууллага байгаа. Одоо бизнес бас Монгол дээр бас орж ирнэ. Ер нь орж ирэх юм болчихсон. Тэрийг сонирхож явж исэн чинь тэр Action Coach гэдэг франчайз байхгүй. Одоо манай хуучин Dale Carnegie-тэй адилхан. Тэгсэн энэ Action Coach-ийг одоо франчайз бүтээгдэхүүн болгоод одоо нөгөө зардаг, ер нь брокер гэсэн үгтэй, үйл хөдлөлтөй адилхан зардаг цааны компани байна. Тэр компанийн захирал нь энэ Action Coach-ийг хариуцдаг юм байна бас давхар. Тэгээд чи манай нэг айтем, нэг барааг биш. Яг энэ айтемыг Монгол руу 100 мянгаар нь оруулдаг энэ компанийг сонирхгүй юу гэд анх Fran Global-ыг санал болгож ирсэн. Тэгээд тэр үедээ эхэлчихэд бас арай эрттэй нөгөө бас одоо нөгөө BNI бас цэгцэрч явсан үе. Тэгээд энэ жилийн хувьд за цаг нь боллоо гэж үзээд тэгээд энэ жил 6 сард нээлттэй хийсэн байгууллага байна. Одоо зөвхөн компани реклам гэдэг талаас нь биш, ер нь монголчуудын эрх ашиг юу вэ? Монгол бизнес эрхлэгчдүүдийг аль талаас нь би харж байгаа гэхээр нэгдүгээр бид нар бизнесийг талдаа хийж үзэж чинь бүгдээрээ л оролдож шүү дээ. Энд чинь тэгээд нэг кофе шоп нэгээл те тэндээ ингээ бялуу хийж үзээл кофегоо энэ тэндээс авч хуурч үзээл те. Ингээд бизнесээ бид нар хөгжүүлээд байгаа биз. Энэ бизнесийн хөгжлийн хурд жоохон удаан байна гэж би харна. Яг тэр энэ ч аргагүй шүү дээ. Бид нар хичнээн оюун ухаан сайтай туршиж байгаа ч гэсэн тэнд 40 жил хийсэн бэлэн ноу хаваас бидний өнөөдрийн хурд жоохон удаан шараад байна. Тэгэхээр энэ бизнесүүд маань аль хэдийн тэнд шалгарчихсан загвар нь бэлэн бизнесийг шууд аваад тэгээд нэг жилийн дотор сайхан ухаж хагаад нөгөө нөхдүүдийн 40 жил хийсэн ноу хавыг богино хугацаанд сураад авъя. Тэгээд тэрийг сурчаад одоо яах вэ гэхээр сурчингуудаа түүнийгээ бид нар ингээд нэг хийж туршиж үзчихэд те. За одоо л гарт орлоо гэж бодох үедээ нэг олон улсын гэрээнээс гарчиж болно. Тэр чинь нэг 5-аас 10 жилийн 5-аас 10 жилийн хугацаатай гэрээ хийгддэг. За ингээд тэр бизнесээ хийж сурч дуусчихгоотаа одоо нөгөө түрүүч ярьсан инновац руу орно. Инновацлна. Одоо юу гэдэг юм те. Одоо жишээлбэл Солонгос тийм үзэгдлүүд байгаа. Саяхан Солонгос яваад ирэхэд одоо намайг оюутан байх үедээ Солонгосын гудамжинд B2, McDonald's те, KFC гэл нөгөө ийм гадны франчайзууд байлаа шүү дээ. Одоо Burger King гэдэг гэл те. Сая очсон чинь маш цөөхөн болсон байна. Ер нь гадны ийм брэндүүдийн ховор. Яг миний тэр байсан л дүүрэгтээ бид нэг канал байсан. Тэгэхэд no brand burger гэж байна. Одоо нэг юм дэвдэ шүү дээ. Ийм матад no brand гэдэг. Брэндгүй брэнд. Жигнэмэгтэй гэл. Тэнгүүт no brand burger гэж гарсан байна. Одоо Монголд ороод ирсэн байна Mom's Touch гэх те. Эдгээр чинь нөгөө яаж юм гэхээр солонгосчууд энэ франчайзаас суралцчих. Өөрсдийнхөө брэндийг учраас гадны брэндүүгээ буцаж нутг руу нийлгээгээд өөрсдийн брэндийг өмнөх байсан систем дээр нэмж улам гоё болгоод одоо өөрсдийн брэнд үүсгэсэн байгаа биз. Тэнгүүтээ одоо гаднаас дотгошоо биш буцаад дэлхий рүү гарах үзэгдэл эхэлсэн байна шүү. Одоо Mom's Touch Монголд ороод ирсэн байгаа биз. Тэгэхээр яг энэ үзэгдлийг бид нар адилхан хийж болно. Нөгөө бидний давуу тал нь тэр инновацлахтай сайн. Тэгэхээр гадны бизнесийг бид нар Монголд оруулж ирэх энэ ажлыг Fran Global гүйцэтгэн. Нэгсэндээ одоо нөгөө брокер хийж байгаа гэсэн үг те. Монгол руу жишээлбэл гадны франчайз авч ирэхэд жоохон төвөгтэй байдаг. Ягаад тэгэхээр нөгөө хүлээлтэн таардаггүй. Одоо McDonald's гэсэн Монголд орж ирэхэд хэцүү байгаа шүү дээ. Чи үйлдвэр барих гэдэг маш том мэгдэх хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл манайхны яг авах гэж байгаа хүлээлтэн тэр биш те. Матч хийхгүй байна. Хоёр, тухайн бизнес авах гэж байгаа хүн яг өөртөө тохирох бизнес олж чадахгүй байна. Манайх бол харж байгаа л интернетээс харж тэрийг л авмаар ингээд өтгчдөг те. Гэтэл мань хүний өөрийнх нь хөрөнгө, өөрийнх нь ур чадвар, өөрийнх нь баг хамт олон, өөрийнх нь өмнөх бизнесийн туршлага тэр бизнесийг хийхэд тохиромжгүй байгаад байх тохиолдол өндөртэй. Тэгэхээр Fran Global эхний ээлжинд гаднаас бизнес оруулж ирэхдээ мань хүний өөрийнх нь яг одоо байгаа чадамжинд ямар бизнес хамгийн сайн тохирох вэ хайлтыг
нарийн хийгээд энэ хүн аваад эхлэхэд нөгөө бизнес нь бүтлгүүдэх магадлал хамгийн багтаагаар зуучилдаг. За энэ нөхөр маань 5-аас 10 жил нүдж жагаад уучраа болоод тэгээд нөгөө гэрээгээ дуусангуудаа яг энэ бизнес дээр гоё Монгол нэр өгөөд мэдхгүй те гоё брендинг хийгээд ингээд инновацлаад те мэдхгүй гэр мэрийн Монгол гэр мэр болгодог юм уу те хээлж мэлээд гоё болгоно доо. Тэгээд яг ийм бэлэн болгочоод тэгээд буцаад дэлхий рүү гарах нэг юм шат үлдчихэж штэ. Одоо Монгол брэнд дэлхий рүү гарах гэдэг энэ франчайзингийн буцаад гадагшаа явах энэ одоо үйл ажиллагаанд нь Фран Глобал дэмждэг юм. Тэгэхээр гаднаас франчайз орж ирэх буцаад Монголоос франчайз дэлхий рүү гарах гэдэг энэ аут энэ хоёр урсгалыг хоёуланг нь хийдэг юм байгууллага учраас зөвхөн Монголыг бид нар франчайзаар дүүргэх гэдэг байгаа биш. Эцэст нь Монгол франчайз дэлхийг дүүргэх гэдэг нэг юм алсын хараатай. Гаргах тэр нь суурийг тавиулах гал байна гэж харагдчих шүү дээ. Тэгэх юм бол энд нэг гоё мөрөөдөл биелнэ. Монгол компани дэлхийд салбарлах юм бол хэцүү. Одоо ингээд Монгол компани тэнд үйл хөдлөлгөө аваад ажилтнуудаа ажилуулаад салбарлахаар зардал дагаал өсөд идэг байхгүй. Орлого нь өсөж байгаа ч гэсэн. Франчайз бол одоо нэг үндсэн урайнд хүний мөнгөөр хүний хүсэл тэмүүллээр хүний ажиллах хүчээр одоо цаад хүний өөрийнх нь бүх баялгаар тэгдэг юм бизнес байхгүй. Өөрийнхөө хий гэсэн те нөгөө санаагаар Монгол загваранд гарцсан. Тэгээд бид загвараа тэнд тавьчаал тэнд нэг хүн хөрөнгө оруулалт тэгэл өөрөө бидний Монгол брендийг л тэнд хөгжүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд аль нэгэн дэлгүүр юм уу, аль нэгэн үйлчлэгээний газар юм уу, аль нэгэн бүтээгдэхүүн юм уу, Coca-Cola таж адилхан те эсвэл McDonald's-тай адилхан Mondonald's ч юм уу те мэдэхгүй шүү дээ. Тэгээд манай хаан бууз гарсан ч юм яадгийн хаан бууз бүрээр мэдэхгүй те фантазлах юм бол тэгээд дэлхийд дээр ингээд дэлхийн нэг юм 80 улсад тэгээд нэг улсдаа ингээд 2000 дэлгүүртэй багтал одоо энэ бүх мөнгө хаашаа орж ирэх үхээр Монгол руу орж ирнэ те. Монгол хүн рүү л. Тэгэхээр нэг ийм зүйлийг ингээд алсад нь хараад энэ гарцаагүй биелхэн тодорхой цаг хугацааны асуудал. Тэгэхээр нэг ийм мөрөөдөлтөөр л эхлүүлчихэд байгаа юм байгууллага байна. Маш гой санагдаж байна. Тэгээд хамт олон одоо баг бүрэлдэхүүн нэлээд бүрэлдээд одоо явж байгаа юу ер нь одоо тэрийг үйл ажиллагаа жигдэрсэн. Одоо бид нар IFC буюу Independent Franchise Consultant ийм одоо гэдэг бид манай ийм зөвлөхөд байгаа. Бүгдээрээ бизнесийн туршлагатай, коучинг чадвартай, ихэвчлэн манай нөгөө за BNI-аас ч байна, Coach Lab-ийн сургалтын байгууллагаас ч байна. Тэндээс ингэж нөгөө авсан хүмүүс маань одоо идэвхтэй зөвлөгөөгөө ихэлсэн. За одоогоор миний мэдж байгаа Монголд яг 2 ийм франчайз амжилттайгаар ороод ирчихсэн байгаа. Үйл ажиллагааны эхлэх гэж байна гэсэн үг. Одоо бас шууд эхэлдэг юм аа. Франчайз эхлээд хүнээ сургана, ер нь бол нэг хагас жил орчим нэлээд нарийн бүх юм жигдэлсний дараа гэрээний шатнд эхэлдэг байгаа. Тийм. Тэгэхээр гэрээ нь бол хийгдсэн. Одоо бид нар эхний 2 бүтээгдэхүүн маань амжилттай ингээд одоо нэвтэрсэн л гэсэн юм санаа. Тэгэхээр одоо идэвхтэй бас нэг 20-од хүн зөвлөгөө аваад 20-од франчайз худалдан авахыг сонирхож байгаа хүмүүс манайхтай гэрээтэй одоо судалгаагаа илгэж байна. За одоо дэлхий рүү гарах сонирхолтой. За миний яг тодорхой мэдж байгаа 3 байгууллага байгаа. Бас энэ гэрээний шатанда явж байгаа. Тэгэл үйлчлэгээ эхэлчих юм бол энэ хүн дэлхийн бизнес руу одоо гарахад франчайзыг одоо пакэжинг гэж байна шүү дээ, тийм. Гэрээ одоо контрактын олон улсын хуулинд яаж нийцүүлэх юм, тухайн байгууллагын санхүүгийн яаж одоо нөгөө нарийн тохируулга хийх юм, брендинг ямар байх юм, хүний нөөцийн бодлогын яах юм, ажилтнуудаа сургах систем нэгээд франчайз их нарийн юм шаарддаг. Тэгэхээр энэ ажлууд нэг эхлүүлэхээр нэг 3 байгууллага манайхтай одоо бас судалгааны шатнд гэж хэлнэ, гэрээлчээд тэгээд судалгааны шатад аваад танах дэлхий рүү гарах боломжтой байна гэдэг шийдвэрийг авбал дараачийн үйлчлэгээ эхлээд энэ хүмүүс маань нэлээд сериосны одоо ажил эхэлнэ л гэсэн үг. Франчайзингийн бизнесээр дамжуулж яг дэлхий рүү Монгол бизнесүүдийг гаргана гэдэг бол бүр яачгүй гоё санагдаж байна. Тэгээ дээрэс нь манай нэвтрүүлгийн цааш одоо цаана байгаа философи гэх юм уу те тэрнтэй айгүй гоё нийцэж өгч байгаа байхгүй юу. Тэгээд ер нь манай нэвтрүүлгийн уламжлалт асуудал байдаг л та Монгол хүн ямар давуу талаараа дэлхийд гарах вэ гэдэг төгсгөлт нь асуудаг. Гэхдээ манай зочин маань яг голоор нь маш гоё дэлгэрэнгүйгээр маш олон одоо Монгол хүний онцлог нь ийм юм байдаг гэж шин чанарыг ингээ тоочоод айгүй маш гоё хариулт ингээ өгч гисэн. Тэгээд төгсгөлийн асуултаа баг зэрэг өөрчлөөд одоо ингээл хүн болгон л бас нэг хүсэл мөрөөдөлтэй л гэдэг те байгаад тэгвэл одоо ингээд трийгээ за одоо бодож явхад ханлаа боллоо те ямар ч байсан би эхлүүлье. Тэгтээ тэр эхлэхийн өмнөх тэр нөө эхлүүлэх тэр нэг айдас ч гэдэг юм уу тэр нэг бэрхшээлийг
даван туулахад таны гоё урам өгсөн ч юм уу те. Тийм үгээр гоё нэвтрүүлгээ дуусгая гэж бодож байна. Энэ өөрийн үгийг биш Монгол ард түмнийхээ үгийг хэлье. За гэхдээ энэ үгийг би гоё задлж бас ойлгуулж хэлж өгье. Тэгээд айвал бүү хийвэл бүү ай гэж үг байдаг. Энэ нь нэг тийм хүнийг нэг бас нэг дойлоод байгаа юм шиг те. Чи одоо боссуу гэдэг юм шиг нэг тийм үг шүү дээ. Тэг би айх хэвээр мó хийх хэвээр мó гэж хийчихээр хагаад идэг. Бас айхаар хийхгүй байгаад идэг те. Тэгэхээр энэ айвал бүү хийвэл бүү ай гэдгийг үгийг манай монголчууд, манай залуучууд их зүгээр сайхан тайлаасаа гэж бодоод. Айвал бүү хий гэдэг нь энэ айх тухай асуудал ерөөсөө биш. Яагаад айх хэвээр вэ? Юунаас айж байгаа юм бэ? Ямар учраас би те яаж юуг нь би чадахгүй бас айж байгаа гэдэг юм а логикийн дагуу тэрийг судлаад олчих юм бол тухайн миний хийх гэж зориулж байгаа зүйлд үнэхээр миний чадамж дутуу байна. Үнэхээр миний яагаадтай зөрчилдөж байна те. Би хүсэхгүй байна. Хоёрдугаар хийх зүйл нь би өнөөдөр чадамж хийх зүйл надад байхгүй байна. Одоо яг тийм миний тухайд санхүү мөнгө хөрөхгүй гэж болно шүү дээ. Гуравдугаар үнэхээр би тэрийг чадамжгүй маань авьяас хүн байна, дургуун байна те. Энэ гурван зүйл гуруулаа тодорхой болцсон байхад тэгсэн ч хийн гэж байгаа бол энэ битгий хий гэсэн санаа. Яг л би хайрын цаг хугацаа л алдсан шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээс айж яв те. Нэгсэндөө шийдвэр гаргаагүй үнэхээр чадамжгүй зүйлийг заавал хий мөрөөдөж амьдралаа хоосон битгий өөр. За тэгэх юм бол юмнаас айж яхах нь бас тийм буруу биш. Хин нэг хүн чи чадахгүйгээ басцсан чинь чадна гэдээ насаараа ингээд харуултаа яваад байдаг юм байдаг те. Яах юм бэ? Хайрын цаг хугацаа. За хийвэл бүү ай гэдэг нь одоо нөгөө за зориулах юм байна гэдэг нүдэ анаад үсрэх гэсэн үг ерөөсөө биш. Нэгэнт хийн гэж бодож байгаа бол нарийн судал. Миний хүсэж байгаа зүйл мөн үү те? Яагаад олж? Яагаад тийг олох мянган боломж байна. Тэрийг хийж үзэж болно, тухайн газар очиж болно, тэр газрын бизнесийг харж болно те, үйлчлүүлж болно. Тэгээд ёстой гоё гэл хүнд тийм төрдөг штэ. Энийг л хиймээр байна гэж. Тэгэхээр яагаад олж? За миний юу нь хүрч гэнэ үү? Миний нөгөө шаардлагууд нь хүрч гэнэ үү? Миний санхүү хүрч гэнэ үү? Миний яг өнөөдөр эхлэхэд цаг нь мөн үү гэл. Юу нь хүрчлээ те? За яг хөө тэр нь бас яг нөгөө шууд тулж хөрөхгүй болно шүү. Түрүү чи миний нөгөө $280,000 $40,000 эхлүүллээ гэдэг шиг те. Тэгтэл огт мөнгөгүй байсан бол эхлэхгүй штэ. Тэгэхээр юу нь байна уу гэдгээ тодлоо. За юу нь байгаа бол яг яаж хийх вэ буюу нарийн арга зүйн би үнэхээр энийг сурч чадхаар байна уу? Миний чадамж хүрэх үү гэдгээ энэ гурван зүйл нь байгаа бол одоо айгаад суугаад байгаа нь өөрөө буруу байхгүй хийх хэрэгтэй. Тэгээд яг нэгэнд хийн гэдэг үйл явц эхэлсэн бол одоо юунаас айх юм? Тэгэл зүтгэн л гэсэн үг үстэй. Тэгэхээр яг энэ подкастыг үзэж байгаа одоо яг үзэгчдтэй, сонсогчдод, залуучуудаа гэхдээ залуучууд гэхээр би нэг тийм залуу гэж ойлгоод байдаг шүү дээ. Бүх насны залуучууд гэж хэлье. Хүний сэтгэлгээ эрттэй, зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байвал хүн хэдэн наснда ч залуу байдаг. Хүн хүсэл зоригоо алдаад амьдрах итгэлгүй болчихвол хүн хэдэн ч наснда хөгшөрнө. 17-тай настан ч байна те, 70-тай залуу хүн ч байна те. Тэгэхээр бүх насны залуучууд буюу хүсэж ирмэлцэж байгаа хүмүүстэй яг энэ үгийг л зориулъя гэж бодож байна. Тэгэхээр аюул бүхий нэгсэндээ тийм болчмгүй те богинохон ухаанаар шийдвэр битгий гарга хийвэл бүү ай. Нэгэнт хийн гэж байгаа бол бүх зүйл боломжоо хардсан хүн өөрийнхөө бүх зүйлийг тооцсон байгаа бол хийхгүй байгаа нь өөрөө алдаа. Дараа энэ үгийг хэлээ да. За мастер тренер чин зориг багшийн хувьд болохоор одоо нэг цагийн коучингийн үйлчилгээ те тренингийн үйлчилгээ бол зөвхөн Монголдоо биш ер нь одоо бүс нутагтаач нилээд бас өндөр тооцогтой өндөр үнэлгээтэй тийм үйлчилгээ байдаг. Тэгээд бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулах гэж бас нилээн бас цаг завыг харж те ингэж хүлээсэн. Тэгээд маш ийм цаг завгүй энэ ажлууд дотроосоо бас манай Google ба нэвтрүүлгийг зорж цаг зав гаргаж ирсэн. Танд маш их баярлалаа. Тэгээд хамгийн баш гоё одоо үзэгчтэй бас хандаад хэлэхэд зүгээр сонсоод өнгөрөх нь өөрөө хангалтгүй юм те. Тэгэхээр энэ одоо цагийн орчмын ярилцлагаас заавал нэг өөрийнхөө ажил дээр амьдрал дээр бас гоё нэг зүйлийг хэрэгжүүлээсэй гэж уриалмаар байна. За урьж оролцуулсан баярлалаа. Тэгээд олон хүнд л хэрэгтэй болж чадвал тэгээд цаг хугацаа бол хизээж дэмий бөгөөд хайрын өнгөрөөгөө. Тэгэхээр хүнд хэрэгтэй байгаасаа гэдэг үднээс сэтгэлээ олцлаа. За баярлалаа.